хатамцуу яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг хөглөж байна. Манай өнөөдрийн эрхэм зочид боловоос арга билэгдээлийн хатууд ирсэн байна. Сайн байна. Танай хэлсэн. Татаа сайхан байна. За ингээд явчих тий. За. Йоо, за ингээд нэг эхэлж яваад. Үзэндээ гэж. Нөгөө нэг юм уянаас нэг амар ингээд хорд ингээд гарахаар нэг учиргүй ирж биштэй гардаг гэсэн тий. Би яг тэгж гардаг гэсэн юм. Дагаад шууд ингээ хөөрөө явах гэдэг. Яг зөв нөр үзэж байгаа үзэгчдэд жоохон тэртэй байгаад идэг юм шиг үлээ. Тэгээд зарим хүмүүс энийг орлоо юм гэдэг аваг үзээ ядаад харна. Би нөгөө дууг нь хаачдаг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд орлол ингээд яваад орчдөг юм. За, сайн байцгаана уу? Юу байцгаана? За, сонин сайхан. За бид дээр одоо 4 сарын 4 тоглолттой ихэд одоо маш их бэлтгэлтэй манай лейблийнх ингээд одоо явж гин промоутер ажилтай. Маш заагүй явж байна те. Тэгээ таны ажил сайн биз дээ. Тавтаа сайхан байна. Халамжийн өрөөний нэвтрүүлгийн урлагийг хүлээж авч хүрэлцэж ирсэн арга билгийнхэндээ баярлалаа. За ингээд шууд бэлгээ гардуудаад ирлээ. Энэ одоо баруун талаас эхэлчихье тийм. Манай халамжийн өрөөний нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч одоо Жубровка тий. Одоо Польшийн онгон зэрлэг он бизон шидбэр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц сархад за ингээд За баярлалаа. Оо чи. Тэнчэнэс айдуухоо. Энд юу вэ? Манай нэвтрүүлэг мөн халамж юу Zebra Select компанитай хамтарч ажилладаг Zebra Select компани маань одоо энэ хөө бас гарын бэлэг Оросын нөгөө алдарт Stolichny гэдэг брэнд. Тэгээ энэ хөө Stolichny брэнд энд нь нөгөө закусаг төрсөн байна. Энд хундган байж байна. За ингээд Zebra-гийнхаа бэлгийг батлуулаад өгчнөө. За энэ талаас халамжийн өрөөний нэвтрүүлэг мөн 10 үндэс компанитай хамтарч ажилладаг энэ хүү 10 үндэс компани хам бэр бол Монголын бас цорын ганц дүртэй шар айраг. Онц дүмдийн нэг дүртэй шар айраг гэдгээр онцгоо. За. Халамжийн өрөөний энэ өдөр сүүлийн төвийн ачаа хүнд яасан. Халамжийн өрөөний нэвтрүүлэг маань жанчивлын харшаантай хамтарч ажилладаг. Тэгээд ер нь одоо жанчивлын харшааныг бол Монгол ард хүмүүс маш сайн мэднэ. Чи одоо нэг ходоод гэж сөс тийм ээ. Одоо тэгэл тэр битгийгэл уусны маргааш нь бол одоо сайхан шараа тайлна. Тэгээ би яг ингээд экспресс үйлчлэгээ явуулж гэж байна. Маргааш нь тийм ээ. Бүрэн үйлчлэгээ. Бүрэн үйлчлэгээ явуулж шиг боллоо тийм ээ. Йоо, за. Ингэж аваад л одоо сайхан эхлэн шүү дээ. Хэдүүлээ өнөөдөр нөгөө Ханамаса ресторанаас нэвтрүүлгийг бэлдэж байгаа. Ханамаса ч юм бол дээр үед бол нөгөө бүфе хоол байсан шүү дээ. Одоо бол нөгөө юу хятад үндэстний хоол гардаг. Тун удахгүй бидний дунд хятад үндэстний сайхан хоол гараад ирнэ. Эднийх бол одоо сая менюгээ шинжилсэн. Дахиад олон төрлийн шинэ спешиал хоолууд нэмэгдсэн 60 гаруй төрлийн хоол гардаг. Ийм баялаг юм байна. Нилийн удаж байгаа газар шүү Ханамасаа гэдэг. Тийм. Тэгэл яг үнэн. Яг үнэн. 96 оноос хойш. Юу удаж байгаа. За манайха би бол түрүүн бол халамцуу яриан одоо зарлахтаа бол арга билэг левел гэж шууд явцсан. Тэгтэл чи одоо бол энд чинь бол бас дөрвөн хамтлагийн төлөөлөл ирсэн байгаа шүү дээ. За шууд тентээс эхэлье тий. За 4 зүг хамтлагийн кадр байна. Тэгээд арга билэг левлээ отхон гişүүн. Одоо ингээд 4 сарын 4-нд 4 хамтлагаараа арга билэг левлээрээ тийм ээ. Арга билгийн левлийн бид дөрөв маань ингээд тоглолтоо тавих гэж байна. Тэгээд гол зорилго маань хайхаа нэвтрүүлэгт орох байлаа. Тэгээд үнэхээр бидрийг өөрж оруулсанд маш их баярлалаа. Энэ нэвтрүүлэг маш их үздэг өөрийн дугаараа чинь бүх нэвтрүүлгийг алгасгүй үздэг. Тийм болохоор бүр хизээ нэгэн цагт энэ нэвтрүүлэгт бүр орноо гэж бодоол яваад идэггүйсэн. Тэр нь өнөөдөр байж баярлалаа. За Snap хамтлагийн MC Арука тэгээд бүгдийг манай кадр ажиллаа. Бас энэ нэвтрүүлэгт орж үзмээрээс орох гээд ирсэнтэй одоо бас их баярлалаа. Танд өөрсөн танд маш их баярлалаа. яг л гэх юм байна. Бас л адилхан. Энэ нэвтрүүлэг маш орохыг хүсчихсэн. Ороод ингээд суудсан байгаа маш их баяр. Тэгээд ойлгосон танд маш их баярлалаа. За гэлээ. Нүүмний хамтлагийн баг байна. Тэгээд би тэгэд зориглоод ингээд уран бүтээл урлаг уран сайхан хийх гээд нэгдээд ингээд юм аяга явж байна.
Энд ирсэндээ баяртай байна. Таны ажил өндөр амжилт хүсье. Яа гэлээ. Одоо ёсомгор төр төмбөр шууд л одоо ингээл ажилдаа. Удаа одоо амт яшиг штэ зүгээр шууд үнцэн юмд ороод. Тэгээ үндсэн юмд ороод тэгээд пам гэж явцсан сайхан штэ. Алив хөө энэчнээс за. Алив цаад талаас нь хундгай болчихрээ. Эндээс өө. Айт. Тэр ийм маягтай болцож бас. Ой, сонирхолтой байна. Сонирхолтой болцоо гэхдээ бас тий. За хэдүүлээ алан цайрын нэвтрүүлэг эхний раундыг Марио. Round 1. Яа. Алив хөө. За энд. Өглөг шүү өөртөө басан. За хата би гэдэг. За. Ооч. За. Нөгөө нэг юу лээ. Ханцсан шамбасангүй энэ төр гээл. За яваа. За мараха. Очиж. За бүгд нь ажлын өндөр амжилт хүсье. За болсноо. За одоо ингээл уугаач байгаа. Өрнө цамтай. Өрнө цамтай шүү тийм. Одоо ялтж байхгүй нэг тийм юм өвсний юм шиг. Тийм байна. Нэг юм ялтж байхгүй байгалийн хамт мэдрэгдээд байдаг шүү. Тийм юм шиг шиг. Оо яг үнэ. За левел болон нэгтгэхийн одоо эхлэлээсээ хэдүүлээ яриараа эхлэе тийм ээ. Тэгээ хизэнээс яг ингээд шууд нэгдъя хэдүүлээ ер нь нэг зүг рүү харъя гэж шийдсэн бэ. За ер нь за Арука хэдэн онд юм бэ? Ер нь санаагийн нь бол битэр чинь баг 3 4 жилийн өмнө ярилцаад за ингээд ер нь нэг юм левел болоод хэдүүлээ хүчээр нэгсэл гоё бас цаашаа хөгжлөөд мулгаагээд яв гэсэн санааг ингээд багтай ярилцж ийсэн. Тэгэхээр тухайд бол нээгээгүй ер нь ярилцаа тэрөө бий болох юм бол минийс хамгийн түрүүнд нэгдэн шүү гэж санал тавьж ийсэн. Тэр маань 2 3 жилийн өмнө хаад. Тийм тэгээ өнөөдөр чи өнгөрсөн жилийн 100 өвлөө Моба Арука ер маань арга бэлгээрээ нэг дуу хийсэн. Тэрний араас Just гэдэг дуу одоо тэр чин 100 юм уу та тий. Тэгэхээр чин 25 оны. Тийм тэгэл ингээл ерөнхийдөө бас яриа л байдаг юмнууд маань ингээл өнөөдөр биелээ болоод бид нэлээд дуу хийгээд студ одоо ливлээ нийлүүлээд олуулаад нийлээд ингээд зориглоо хөдлөл явж байгаа л та. Яг ажил ихснээс бол 1 жил болж байна би тэд. Тэгээ жилийн өмнө Яг жил болсон шүү. найз манаас хурж ирээд гоён хуурлагын тухай ярилцж байгаа. Ийм санаатай байгаагаа хэлээд мубаач гэсэн гой хүлээж аваад мань орын нэг дийгээд тэгээд нэг дуу битэр хийж эхлээд тухайд багийн маань нөвнэм маань айгүй ажил ихтэй байсан болохоор бас яг дараа 3 дахь хамтарлаасан ч юм орё гэж яриад тэгээд ер нь жилийн юм л ихсэн юм да. Тэгээд хамгийн сүүлд манай кадр маань 100 орж ирсэн тий. 100 орж ирэл одоо бид нийтдээ 5 6 дуу хийсэн 4 татсан байна одоо тий. Сая 2 хоногийн өмнө нэг дуу онцсон тий. Ерөнхийдөө 10-аад дуу бол бэлдсэн бас юмнууд байна. Ерөнхийдөө нийлээд нэг гоёхан шиг дүрстэй, гоё дууралттай, гоё уран бүтээлэг тийм дуу нь бас өгөөжтэй сонирхолтой тийм юм хийгээд нэлээд хичээгээд явж байгаа. Бас цацаагүй нэлээд хэд юм байгаа. Одоо удахгүй цацагтаад явна. Гоё дуу хураа хийх нь гоё байдаг штэ. Дуртай ажиллаа хийгээд явах нь. Тэгэлгүй яг гоо тийм ээ. А тэгвэл яг ингээд юунаасаа яг уран бүтээлийн ажилласаа тусдаа бас өөр ажил мэргэжилтэй хүмүүс байгаа байлган байх тийм. Бага. Бүгдээрээ өөр ажилтай. Өөр месттэй тийм. Одоо би жишээ нь уулуурхайн чиглэлээр ажилладаг. А за. Тий. Зундаа ер нь дандаа хөдөө. Өвөлдөө энэ чинь тэгээд урлагаа хийх гэл хоббирол явж байдаг байхгүй. Манай багийн манд тархандаа бас усан сэлтийн багштэй. Одоо ихгүй. Одоо ихгүй болоо. Мэдээж ирэх хийдэг байсан. Гэхдээ яг бүх юма дундаа зориулж ижил энэ зүйлийг хийх бол 2 зүйл ингээд бүхээр ингээд Хоёр тулаа хоос осорно гэж. тэгэхээр би одоогор бол тэр усан бассейны ажлыг бол төрдөө орхисон байгаа. Бүх зүйлээд урлаг уран сайханд зориулж байгаа тийм. Кадр. Би чинь богооч юм шүү дээ. О тийм үү? Өө за Европт 4-5 жил хоол хийсэн. Гэтэ бас яг одоо хоолны чиглэлээр ажиллахгүй л байна. Бас урлагтаа гарцсан. Ер нь бол гэтэ бас хувийн юм бол байгаа. Гэр бүлийн бизнес байгаа. Гэр бүлийн бизнес байна. Тэгээд яг тоогоочроо одоо ажиллах нь. Одоо бол яг ингээд нэг фокуслчаад байна л. Тий. Би ч одоо ингээд 20 жилийн өмнө анх дуулж исэн биз дээ.
20 жил нэг ч юм хийгээгүй байж байгаа. Одоо юм хийх гээд. Яа одоо ерөөсөө яг тэр нэлгөө харчаалаа. Одоо ерөөсөө. Одоо хүүхд гэж гайгүй том боллоо. Боломж бүрлээ. Миний хувьд би чи хуульч мэрэгчлээ. Тэгээд гадагшаа тушаа сурж явж ирээд бас төрийн байгууллагатай ажиллаж байсан. Тэгэхээр одоо бас энэ рүү анхаарсан. Бид чинь нөө лейбл одоо хуучныхаар продакшн штэ. Тэр чинь одоо аудио студ, видео студ бүгдийг төлөвлөрүүлсэн. Тэн дээр юу фокуслж ажиллаад байж байна. Бас зөвхөн тийм өсгөө хуульч байхаар. Хип-хоп тийм Урагч. За нэг жоо байх бол урагч. Өөрөө даваад байдаг. Хип-хоп тийм шиг хэлдэг штэ хаа. Тэгээд хуульч яг л хип-хоп мэрэгч. Ер нь бол тийм ээ яг өнөө. Биш манайхаараа яг ингэт юм шиг байна. Яг хүнд бол тийм ээ. Одоо шиг түрүү кадр хэлчих тий. 20 жил одоо бас ингэж юм хийхгүй байж байгаа. Тэгтэл нэг дотроос тэр нөгөө тий хүүхд тэр нэг юм хүсэж мөрөөдөл чинь ингэж явсаар байгаа өнөөдөр ингэж дахиад зулгаа галахгүй юм усяа гэл. Ер нь энэ юм чинь хүнээс салдгүй юм шиг байна. Одоо тэгээд би 20 жилийн хугацаанд чинь ингээл ажил мэргэжлээ сонгоно амьдрал гээл бүхэл юмаа ингээл яваал тэгэл үжил хүүхдүүд хүүхдүүд гарлаа өслөө ингэж явсаар л одоо л нэг юм яг нэг өөрийнхөө сонирхолтой хоббитэй дуртай хайртай амиргаа орох бас тийм боломж нь гарч ирээд байгаа байхгүй. Тэрний өмнө бол ингээл ажил мэргэжил хүүхд амьдралаа ахуйгаа гэл ингэж явсаар байгаа л 20 жил боллоо шүү дээ. Тэгээ ер нь бид нэг 10 сүүлийн 10 жил бол яг хүүхд дөнгөж төрөөл нялах ингэж нэг 10 жил бол өнгөрөөсөн. Одоо яг бид нар яг сайхан гараад юмаа игээд явах нэг юм нөхцөл болцоонд бүрдсэн юм уу гэж. Тэгээ бүх л ер нь артистууд болон урлаг уран сайхан дуртай спорт тамирчид ч гэсэн яг тэгдэг шүү. Эргээл нөгөө төрөг ор. Яг 30 хүрэх үед бол нэлээд өөрийгөө хайж дуртай сонирхдаг зүйл юмаа орхиод амьдралынхаа төлөө тэгдэг. Яг бүх л хүмүүс тэгдэг. Одоо дүүнер бол бүгд тэгж байгаа баха тий. Одоо дуулж байгаа дүүнер яг тэр үе дээр ирж байгаа. Бид чинь тэрийнхаа яг нэг дараа нь гараад ирсэн. Арай нэг жоохон Төчүүрээ амьдрал хийдэг гэдэг шүү юм байна. Хүн бол нэрээ энэ хүсэл мөрөөдлөө хизээш хайдаггүй юм бэл. Тийм. Ястайгөр ингээд тэр бол ягач боо ямар сандал нөгөө нэг ковидын үеэр чинь би нөгөө нэг юм кондогийн хувцсан өмссөн зааланд орчихсон. Гүзээ өнж утсан хүртэл маш хогшглуулсан. Бас үзээд л аахгүй хөөх хөсөө гоочулаа тий. Яад хийдэг чинь ямар аваад тийм. Үгүй тэр чинь л гоё шүү дээ. Харин тэгж чадахгүй байгаа үед бас юу вэ? Тийм шүү дээ. Дараа нь харамсан шүү дээ чи. Тий. За манайха хоол ороод ирсэн нэг сайхан халуун дээр нь хоолоо аваарай. За энд будаанууд байх шиг байна. А би будаа авахгүй. За ингээд. Зааш. За манай ханамасагийн маань сайхан энэ одоо Ханамаас чи гоё анхны Монголын буфет хоол байсан шүү дээ. Өөрөө шаруулдаг тий. Яг ингэ магцахтай. Бас тухайн үедээ бас нэлээд зэрэг өндөрлөлтөй ресторанд ордог байсан шүү. тасархаа. Ямар Ойлагдаад байна да. Шаргал гэдэг тийм. энэ ер нь хэдэд хоолыг баялаг шүү дээ. Хэдэд үндэсний хоол. Баялаг. Ааш хоолтой тий. Янз бүрийн. Маань зүрийн. Энийг жоохон хотохгүй бол манайхаа дор наалбаа. Шүү тэр унтаачгүй. Тэрийг хатдаг юм байна. Яаж юм цааш юм бэ? Дүүлийн дарах хэрэгтэй. А тэр унтраад юм байхгүй шүү. Тийм үү хана. Кадраа чи тогооч юм байна. хаадахгүй яваа тий. Яг юу юм дээр услаацдаг. Яг яралтай юм дээр тий. Яг ийм яралтай юм дээр. Ер нь баг ингээд багцсан. Аваа явсан дэр юм байна уу? За. За аваар. Энийг юмш унтаах уу яа? Жохоо усыг уу. Юу халуун дам. Айгуу. Хийж юм татчихгүй. Эмээ чивлээц. Тийм ээ. Байгоно. Яралтай үед. Бас энэ хатууны ажил чанга шүү те. Тийм штэ. Би бас юм хоол хийх амар хоббитэй шүү. Энэ амар бол юм шиг санагдаад тийм. Тэр дуртай хүмүүс амтлаад идэхийг харах бас кай. Оо, яг гоё. Хамгийн нэг тийм зөв юм байдаг тийм ингээд хажуунаас орж ирээд байдаг. Илүү хөвгтэй хүмүүс Тэгээд наа чи яаж ингээд сөхөж үсгээд идэг тийм. Чи зайлтай юм уу тийм.
Чи юм уу? Сүлээ. Юу муухай штэ. Орхич гараавч мартаа зөв чи хийчих гээд. Тий. Тэр нөмөр төвхтэй хүмүүс байдаг шүү. Одоо манай Монголд хэм Азад гэх юм уу одоо галтгоон дандаа ер нь дандаа ч биш л дээ. Ер нь эмэгтэй хүмүүс ажиллаад байдаг. Энэ хойно Европт бол нэг ч эмэгтэй хүн байхгүй. Нэг ч юмтай юм. Тий. Ягаад гэвэл энэ чинь нэг хүнд ажил явчихдаг байхгүй. Хүнд нөхцөлд ажилладаг, газан дээр ажилладаг, хүнд нөхцөл ажилладаг болохоор эмэгтэй хүн бол зөвхөн касан дээр зөөгчлээ. А тэрнээс ч галтгоон дээр угаалга ямар нэгэн нэг ч эмэгтэй хүн байхгүй. Дан эрэхтэй хүмүүс. Тэгдгээ. Нэр амар уус халуун. Энэ чинь амар том тогоо шанаг. Гэрц маань нэг Европ ууч нэг соустой хоол ихтэй. Соустой хоол чинь ингээл 20-30 канис том юм төмпөн дотор соус найруулна. Тэгээд доор ийм зузаан түлэгдсэн тэгэл. Нэр чи эмэгтэй хүн дихгүй шүү дээ. Эрэхтэй хүн л очиж үзгүй. Тийм байх тий. Азад бол яг эмэгтэй тогооч нар зөндөө галтгаан зөндөө юм. Би Австрал бас галтгоонд ажилладаг байсан. Нөгөө 50 литрийн тос идэг юм шарагч байдаг хгүй. Тэгээ би ч нөгөө цэвэрлэл мэрлэг тийм жижиг сажиг ажил хийж юмч нөгөө жигцсэн. Тэгээ нөгөөтгөө 7 хоног өөлөө 2 хоногч өөлөө 7 хоног 2 удаа солидохгүй 50 литр тосоо. Тэгсэн чинь нөгөө нэг эргүүл тосоо гойжуулдаг юм аа паадаг ш нээдгийг хийж 50 литрийг талаар нэг асгаад мандраад. Тэгээ шууд ингээ шокрол алчраал арцсан ч юу арчигдахгүй байгаа юм болсон шүү дараас Бүр зааварсан. бүр аим тэг бүр сандарсан 30 минутын дараа эхлэх гэж байгаа шүү ажил. Тэгээ би бүр ингээ яг ингээ сандарсан байсан манай ахлах оржил баахан шоолжсэн. За баахан давус аваад тэргээд тэгээ тосоо чинь тэгээ авчт юм ш давснуудаа задлаад бүгдийг газар асгаал мангар их давс асгаал баг 5 тоолонгууд уугаал тэгээ шүрдэл. Тэгээ шүрдэл аваад энийг сурж аваа. Тэгээ юм сурчлаа. Одоо нэг тэгээд авчдаг. цасгаадад үрц цасгаад байдаг шүү дээ. Тий, тэрнтэй юм өстэй гэсэн. Шингээг авчдаг. Үрц цасгаад байдаг шүү дээ. Тосоо байхад. Тэрнтэй юм өстэй. Уусаа шингээд ааштай байна тий. Тийм шингээж байгаа тийм Шүүж шүү. амгаа байхгүй даа. Мэдмээр юм байна. Тэрийг тос асуул тэгээ зэрүүлчихмээр юм. Тийм үү тий. Аюу хөө манайхаа хоолны дундуур бас нэг ер нь Ооч. За шашин. Энэ харин Аз хүмүүс ингэж идэж уудаг тий. Тий, хятад солонгос ер нь дандаа ингэж идэж явах тий. Манайхан жоохон орос талтай тий. Тэгвэл Оросууд одоо яг энэ столичныгийн бас нөгөө нэг сайн ингээд Төрс мөрс төрс мөс байгаа шүү дээ. Тэр Орос бас нэг уг соёл бас байна. Нөгөө төмсөн нь байна, хатсан хат талах нь байна, загсан нь байна, өгөрцөөгөө тэдрийг ингэж бас яг хажуугаар нь тэр нь болохоор нөгөө нэг юм даруул болчиход байна. тий. Манайхан ч болохоор даруулах яриа юу Ундаа. алимны ундаа гэдэг. Манай өөсгөө тэгдэг байхгүй. Энэ Оросууд ирсэн гэсэн. Тэгээ Оросууд ирээд яг л адилхан столичны эднэрээ гаргаж тавиал маавал тэнд нөгөө өөсгөө эднэр нөгөө Жүзэсүгээр очсон байл да. Тэгсэн чинь ингээл яг ингээл хоолндтай ингээд бас ингээд сакус эднэртэй амар гоё ууж идсэн гинэ. Монголд ирэхээр зөрүүлээд нөгөө манай чинь дайлдан байгаа сте. Тэгсэн чинь уухгүйсэн чинь та яг уухгүй байгаа ингээд тэгсэн чинь чи юу хоол ундгүй яаж уух юм бэ гэдэгсэн. Бүр соёлын тийм тий. Тэгэхээр бас яаж уухгүй энэ арай шинэ хоол ороод иршгүй манайхаа. Бүр хоньны толгоог голоор нь хуваагаад Бүгдээ сайхан суух. яадаг гэнэ аливаа ээшг нэг даараа Сонирх байтах юм. Ноонос навч. Гоё юм. Чи дэглэмээ явуулж. Оо. Тэглэм одоо өнөөдөртэй гайгүй. дэглэм хэрэг яаж дэглэм барьж байгаа. Гүй нөгөө фитнес дэглэм зүгээр дахиад цээж мах ногоо шарсан хуураагүй дандаа жигэнсэн гэсэн л бас нэг жоохон жингээ хасан маягтай. Сүүлийн үед нь фитнес гэдэг зүйл бас одоо донтоо Аймаас аваар байна. болж байна. Ой болж байна. Оо нэг гайг болдог шүү хаяа да. Хаяа жин нэмлэр бас сайхан махалчихна. Жингээ хасаар аваа хөрхөн болно. Би чи одоо 45 ил хайсан шүү дээ. Оо! Тийм шүү дээ. Гот энэ жижигхэн видео дахиад 45 гарч ирээ айцсан бас тийм юм биш үү? Ямар амар юм чи?
Хэзээ тийм их шинтэй байсан. Би ч нөгөө яг 2005 онд цомгоо гаргадаг үедээ 120 хэлтэй байсан шүү. 120 хэлийн бүдүүн бол таргалаад. Тэгээд 10 онд би 9 онд бэлтгэл хийж энэ фитнесийг сонирхож эхлээд яг 10 онд 45 л хийжсэн байхгүй. Тэгэл тэрнээс хойш ер нь байнгын оролдоостой хийгээстэй л байдаг. Аашаа энийг харсан чи танихын аргагүй юм байна. Үснэс нь хойш ингэсэн бандамс ч юм. Бандамс шиг болсон. Бэкинг болсон тийм. Канон Холливуудын жүжигч шиг байсан. Аргаж болдгоо. Ямар клип дээр гардаг вэ? Юу дэш. Бас ирт харуулсан хүмүүс юм гэдэг. Мондуг. Одоо сүүлд бол хүмүүс бол тэгж өөрчлөгддөг мэддэг болсон шүү дээ. Дээхэн болоод ер нь тэгж ер нь хүн болгоо ер нь за ингэж хөдөлмөрлөд ингэж болдго юм байна гэдэг бас итгэхэргүй л байдаг гэсэн шүү. Яг үнэ. Энэ чи өөрөө хийж үзчихэж ард нь гарч иж ойлгодог л таа. Өөрөө нь үрдэн мэдэрчиж чи үнэхээр хэцүү байсан байна гэдгийг ойлгодог. Тэрнээс биш ингээ аднаасаа харахаар зарим хүмүүс бүр тэрийг хичээгчгүй хүмүүс одоо тэгэж хардсан шүү дээ. Яатсан шийдвэн. Өвдсөн юм уу? Өвдсөн юм. Энэ 16 кг хасцгаад л шиш бол яаж варгал хортор болсон юм бол гэдэг юм чи. Харин тэгээд идэм лээ тийм. Ойлголт байхгүй. Би бас адилхан Аругад адилхан. Гэхдээ 120 хэлбэл үрж байгаа. Аругад гэхдээ амар юм тийм. Би бол ер нь жинтэй байж байгаад бас хасч ирсэн яг тухайд. Манай багийн чи 20-д хэл хаслаа. Бас нэлээ хассан. Бас аваа хэл хассан шүү. Тэгээд тэгж хаснаас хойш тэгээд ердөөсөө огт нэмж таргалаагүй шүү дээ. Тэгээд байн хичээгээдсэн чи одоо тэгээд оваа ишгүй ингээ үлдчихлээ. Тэрнээс биш 20 гараад ирэхэд бол аргагүй нэмсэн шууд иддэг уудаг юмнаас нь олддог юм уу яа тийм. Тэгээд нэлээд л том юм бүдүүл юм болоод идэх гэсэн шүү дээ. Бас ортолгоо ирэхэд тийм бидний. Бодлоо үлдэж болохгүй болоод яа. Ингээд эвгүй өргөөл за энэ ч юу болж байна гэл тийм. Тэгээд дэргэж хөдөлмөрсний үр дүнд одоо ингээд ашгүй ингээд тийм ээ. Тэгэхгүй бол одоо бас жинхэнэ барьж чадхааргүй болсон байх байх та. Ер нь 30 өрөөд ер нь бодис солилцоо удаа ширчт юм шүү. Тэгэл хит хөдөлмөрлсөн ч гэсэн нэг олигтой хасагдаж өгдөг юм уу те. Тэ нөгөө Ерөөлөө сурах өвчнөр дурах хоёр шал өөрөйдөг юм билээ шүү. Хүний цайраа зүс би Яг үнэ. Яг үнэ. шууд мэддэгдэн шүү хараал. За энэ нэг муухан би энэ таарах юм байна да гэдэг. Тэ энэ аюу гоё эрүүл спортоор дурж байгаа шал өөр харагдах байхгүй. Тэ. Бүүр нэг цаас. Зөв хоол. Тэ зөв боолтой. Тийм. За турхныг бас Тормаас би хоолнд. Энэ юу ч ямар гоё юм бэ? толгой ёстойгоо явах. Толгой ёстой хэмжээ. Би хоол юу нэг гоё хоолтой юм байна шүү. Сонгол сайтай байна. Залуучууд ээж идэх. Энэ бол гоё хоол шүү. Тийм. Тэр гоё хоолтой байна шүү. Их л удаж байгаа газар гэж би мэдээд байна. 90 онд л орж ирсэн юм да. Тэр үед бол жинхэнэ хүмүүс чинь зөөр Номер 1 тий. бачууд ордог гэж мэгдэг. Энэ Ханамаса гэдэг чинь нэрний утга нь энэтхэг талдаа нэр үгүй юу? Япон юм биш үү бид гэж байна. Ханамас. Харин тийм юм шүү. Япон уу? Япон гэж ойлгож байна нэр. Манайха гоё хамтлагынхаа үүс шин түүхээс ярил л да. Түүл маш гоё штэ. Тэрээсээ таарь явж. Тийм. Надаас уу. За дөрвөн зүг хамтлагч нь 2001 онд байгуулагдаад яг тухайн 10 жилийн хүүхэд ганц нэг дуу хийж агаад тэгээд нэг хэсэг завсарлаад байжгаад одоо бидний чинь яг нэгтгэсэн хүн чинь нэгтгэж дуудсан хүн чинь яг намайг их л дуудахдаа одоо энэ одоо TV рекордсын томбор одоо тухайн бичмэр рекордсын томбор тэр намайг дуудах бид нар чинь нэг байрны найзууд л та намайг дуудаад Люминогийн бааж ах ингээд хамтлаг байгуулах гэдэг байна. За. Чи очиж шалгуулаач гэсэн. Яг тэрэн дээр нь би яг хөтэ гэртээ студид нойрхон байсан болохоор очоод тэгээд шалгуултанд нь тэнцээд тэгээд бааж чинь болохоор юу яа. Ахаад найз нараа байвал дууч. Тэгээд нэг 4 хүний гишүүнтэй нэг юм хамтлаг байгуулах гэдэг юмыг яриа. Тэгээд би чинь нөгөө найз нараа дуудаал. Тэгээд дөрөв зүгч анх тэгж байгуулагдаад би 2004 онд би хийм бэ. Хам биш. Үрд тийм номыг штэ тулсан үрд. Тэдрийг анх хийжсэн. Тэгээ ер нь бол яг үүсэл нь болохоор манай 2016-гийн томбор надад санал тавиад тэгээд би ч найзтайгаа дагуулж ирээд ер нь бол хаа нэг тухайд ингэжсэн юм байлаа. Люмино хамтлагч нь MC болохоор Funk Pit-ийг За. Баажи одоо бас нэг хамтлаг манайхыг тэгээд Скизо бас нэг хамтлагийг л ингээд
Продюсерлж гаргана гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан юм байна. Артист төрүүлэх гээд ингээд Тийм шин залуу одоо доороос гарч иж байгаа хийжсэн юм хүмүүсийг гаргана гэсэн одоо тэгээ бааж яхад нэрсэн тэгэл тэгж жагаад манай хоёр дуун дээр продюсер гэдэг. Гэтэ би бас нэг юм анзаарсан тухайд. Би чинь дөнгөж 8 төгрөг өгсөн юм чи. Өөрөө уран бүтээл хийдэг хүн ингээд 100% ингээд уран бүтээл ахиж өөр хамтлаг руу ингэж чаддгүй юм байл. фокслоо. Тийм фокслоо. Байнга ингээд шилжүүлсэн төлөө. тий одоо ингээд за байг 400-өө одоо ингэ шүү. За дүүнэрээ одоо ийм юм шүү, тийм юм шүү гэдээ чаддгүй юм байлээ. Яг манай би хийм бэ өөрт хоёрын клипэн дээр яг өөрийн гараар ажилласан. Тэгээ хэсэг завсралцсан баг. Яг өөрийнх нь уран бүтээл өөрөө бас цаанаас хамтлагтай тий хамтлагтай тийм хүн чинь тэгээд байнга өдөрлөө ингэж чадахгүй. Тэгж байгаа л бид нар чинь одоо 2016 студийн Думбар гээд ах 2 гэдэг маань. Тэр хоёртай нийлээд цаашаа уран бүтээлээ хийгээд тэгээ яваад 2005 он цомгоо гаргаад 6 он тоглолтоо хийгээд тэгээ нэг 6 оноос хойш ганц нь байж байгаа л тэгэл ер нь бүгд сургууль соёл гээл таалталт тийш. Нэг тийм л төвхтэй те богинохон 4 оноос 6 он хүртэл юм да. 2 жилийн хугацаанд. Тэгтээ 2 жилийн хугацаанд чамлтгүй бас. Одоо 2026-нд Open Air-ийг чим 25,000 өнөр төгрөг гэдэг чинь бас чамлтгүй амтлаг байсан. Тийм тийм. Анхны цомог нь бол тэр жигтэй хийд байсан баг шүү. Тэ цомгийн дуунууд нь 10 жилийн үг. манай дөрөвдүгээр бас нэлээд олон дуутай штэ. Богино хугацаанд мөртлөө маш их танигдж чадсан. Одоо богино хугацаанд гарч ирэл Last of Diesel-ийн амтлаг шүү дээ. Тэр чинь чанартай байсан баг. Одоо өнгөрдөг талиг шаг яхахтаа бид нар чинь загнуулаад дуун дээр загнуулаад тэгээд тэгж анхаарал орж ирсэн шүү дээ. Тийм байх тий. Аа тэр хүүхдүүдээс юм чи айх ичих аль нь бүх юм давхцаад баярлагч давхцаал тэр том хамтлагт бид нар ингэж хэлүүлж байна гэдэг чинь нэг бодлын гоё юм шиг харагдсан. А нэг бодлын амар дараа тааралдвал яа гэсэн бодолтой байгаа шүү дээ. тэр үе чинь яг ориг дээс шүү дээ. Жинкнээсээ л ингүүл ингээ шүү. Оригинал тайзнаар дөрөв хөө гэхэд тэгэл ингэ шүү дээ. Бид нар чинь бидний үе чинь юм 90 дараа гэж байдаг байсан. Ахцах гэдэг чинь. UB Pass-ын хойд руу яваал оронгууд ах нар ингээд сууж бүгднтэй гар байрал явж байгаа л тэр цаана очиж суун. А тэгэнгүүт бидний араас бас нэг гарч ирсэн гэж байна штэ. А тэд нар ингэж явж байгаа бидний цаана очиж суун. Аа гэдэг тийм дараалттай. Хинч хэлж өгөөгүй хэрнээ тэр дараад ингээд цаанаасаа ингээд бидний школ штэ. чи тэнд суу гэж ерөөсөө яриаггүй. Тий одоо ингээд дээдлийн ах нар чинь та нар биднийг ингэ шүү тгий шүү гэж нэгэн ч юм яриаггүй. Тий. Гэтэл бид нэр тэгэл явсан баг. Цаанаасаа. А яг 90 дараа гэдэг юм бол бидрээс үүсэлтэй. А тэр ах нар чи хин хинийга чи нааша би чаашаа гэхгүй штэ. Бид нар яг тэдрээ араас дөнгөж гарч ирсэн залуучууд болохоор бид нар ингээл ах нараа ингээл явцсан баг. Одоо энэ дүүнэр ямар үгүй би сайн мэддэг. Ер нь тэгэл 90-ад он чинь байрны ах хүндлэн ахтай хайртай ах ч гэсэн дүүнэрээ хайрлан хамгаална юм 90 дараатай эдэж ахын урд гарахгүй гоё школд бидний яг сурсан. Аав ээжээс биш байрны ахаас сурсан гоё школ шүү дээ. Тэр чинь тэгээд одоо ингээл хамтлаг энэ тийм ингээл цуглахаар одоо тайзнаар цуглахаар яг манай үе 90 одоо юу гэх юм 70 80-ад оныхоо 90 дараатай гэдэггүй цаана. А цаашаа дүүн нь бол ямар байдаг хаа мэдэхгүй. Тэр ямар ч бас ирээд бол мэдлэх нь бас ховор л байдаг. Тэгэхээр бас тэр тийм нөхцөлд өсөөгөө чи бас яаж мэдээ. Хамаас нь унж гад байдаг юм байна. Тийм нөхцөлд өсөөгөө учраас мэдэхгүй шүү дээ. Бас буруутах аргагүй ч юм уу те. Бид нар бол орцноос гарч ялаа. Команаш. А заахаа гэхэл нааныг санаа автаа. Тэгээ манай стейт нь ер нь бол шууд дээд хүмүүстэй одоо манай дээдлэг хүмүүстэй шууд харьцаа явчихдаг хамтлаг байсан шүү дээ. Аа. Тий. Шууд харьцаал аюу чи би гэж явчихдаг. Яг манай хамтлагийнхаа нөгөө надаас бүгдээр 3 ах нар ах. Манай айста би зарим нэгтэй нэг анги 10 жилийн. Тийм болохоор ингээд тэр үеийнхэнтэй нийлчингүүд би хамгийн бага мөртлөө ингээд автоматар тэр үеийнхэнтэй нийлэгдээ явчихсан. Тэр нэг юм ах нартай нийлээ яваад байдаг нэг тийм хүн нөхдөд байдаг байсан шүү. Агуу дараа нэг хөлдөлтэй. Анхнаасаа нэг тийм ах нартай найзлсан. Тэгэл дундаа орч тэдрийг ач. Манай ариуко чи юм сонь шүү дээ. Нэгдүгээр үеэргээ чорчин, хоёрдугаар үеэргээ чорчин. Яг юм нэг завсрын өнгөд шиг бас. Дунд нь. Манай хамтлагч нь болохоор 2000 бишээ яг Snap гэдэг хамтлаг бол 93 4 оноос байгуулагдсан хамтлаг байдаг. Гэхдээ рэп бүжгэлдэг. 13-ын залуучууд байсан. Манай хамтлагийн огдуушг орилгээ залуу байгуулж ирсэн. Тэгээ тэр рэп хамтлаг нь явж байгаад манай оргил
нөгөө хэд амьдралаа одоо бүжиглэхэ байлангууд бид манай хариулт чи 98 онд брейк дансыг гой сурцгаая гэ. Дэснэ бүдэг нэрээ өгөөд өөр хүмүүс гişүүд аваад бидрийг одоо шилэл аваад бид ч анх бүжгийн хамтлаг байсан. Брейк данс хийдэг. Тамиртооны бүжигчд болоод тэгэл нөө ах ихснэр дээр бүжиглээл анх тэгж гараа маань эхэлчихсэн 99 онд. Тэгээд яг анхны дууга 2001 онд бичүүлээд 2002 онд цэцүүлж ирсэн юм уу да. Тэгээд 4 онд анхныхаа цомгийг гаргаж тоглолтоо тэгээд 5 онд нь би өөрийнхөө соло цомгийг гаргаж тоглолтоо тэгээд бас open air гэдэг Бас дүүргэсэн шүү тий. тэрийг бас 30,000 хүнтэй тоглолт хийгээд тухайд анхных нь одоо open air гэдэг тайзыг анх UB Pal засаад анхны тоглолт хийсэн хамтлаг манайх. Тэгээд тэрнээс араас манай 4 зүг байдгийн флаш байдгийн татар байдаг Гала байд. дандаа 30-20 мянга та. Ер нь тэгээд тэрнээс хойш манайд ерөнхийдөө тиймэрхүү болсон байдаг баг шүү. Гэхдээ манайхаас болж биш л дээ. Ерөөс угаасаа тоглолт үздэг тийм стил Саунд гадаа үздэг юм чи тэнд гоё өгчөж байгаа байхгүй. Тийм төвхтэй хамтлаг байна. За шүү дээ тэгвэл. За манай нөлөө хамтлаг бол хамгийн анхны дуу баг 2004 онд хийгдчихсэн. Тэгэхэд бид нар бүр 4 5 байсан баг. Тэгээд бид нар бүр гангстер гэх юм уу юу гэх тийм хамтлаг байсан. Амар гангстер. Тэгээ одоо дуунуудын нэрээ сонсгомол хүмүүс баг инээндээ замба там байхгүй амьдруул гэсэн тийм жоохон хүн зэдвийн дуунууд болдог байсан. Анхны клипийн хүртэл Даймбэг хамтлагтайгаа хамтарч хийжсэн замба там гэдэг дуу. Тухайн их нэг чатаар ингээд явж ирсэн. Тухайд бол бас амар дуу шүү дээ. Амар дуу. Тухайн үед бол амар ганг дуу шүү дээ. Битүү хөрсөн баг. Тэгээд байж хагаад за хэдүүлээ нэг жоохон маасыг хамарсан нэг дуу хийгээд одоо манай хамтлагийн одоо брэнд дуу гэх юм да. Үнэнгээ гэдэг дуу. Надад үнэнгээ ярьдаг. Тэрийг бид нар 2006 оны сүүл яг 2007 он гардаг жил цацчихсан байхгүй. Тэгтээ 3 оны төгөлдөр нүүдэл би ингээд 3 оны бүрэлдэхүүнтэй одоо voice хамгийн анхны voice ордог болормоо гэдэг. За баярлалаа. Дөрөв Ааха. дуучин бүсгүйтэй хамт 2006 оны сүүлээр гаргаж ирсэн. Тэр дуу маань viral болоод тэгээд нөлөө хамтлагийг гаргаж ирсэн дуу нь болохоор үнэнгээ гэдэг дуу байдаг байхгүй. Тэр дуу бүтсэн түүхнийг сонио 7-8 хувилбар байдаг байсан. Гаргаад аян хүртэл 7-оос олчихсон. Үнэнгээ хэл надад үнэнгээ хилээч мэлээч гэж нэртэй явж хагаад тэр нэг нүүдлийн нэг найз нэг юм солонгосоос нэг юм Лизан гэдэг хамтлагийн нэг юм дуу авчиж ирээ. Тэрнтэй амар утга санаа наалдаад тэрнээс жоохон санаа аваад хийгээд нөгөөт нь од болоод дагаал нөгөө Лизан гинч Монголд од болоод тэгээд муу хэлж муу хэлээ сайл хийсэн гэвч үнэнгээ дуу үнэхээр одоо хүртэл залуучууд сонсдог тийм мундаг дуу болоод тэгж л анх байгуулагдчихсан да. Одоо бол манай нэг хамтлагийн бүдүү болоод нүүдэлбит 2 манай төгөлдөр гэж залуу маань Америкт амьдардаг. Америкийн иргэншилтэй авсан. Тэгээд одоо энэ тоглолтоор бас дуудаад байгаа. Тэгээд манай хүмүүс ирэх сонирхолтой байна. Ажил нь бас юу болох нь хүнддэг шалтгаантай бол ирэхгүй байж магадгүй. Ямар ч эрэх талаас нь нэлээ юм ярьж байгаа. Бас гоё бүрэлдэхүүнээр гарч дуулвал нэг хүн байхгүй байх гэдэг чинь хамтлагч чинь бас Тийм тий. сонин шүү дээ. Яг үнэ. Гуруулан байх юм бол бүр илүү юм үзүүлэх гээд байгаа болохоор бас хамтлагийн залууг дуудаал байна. Нөлөө хамтлаг бол нэг тийм л төвчтэй хамтлаг байгаа юм да. Тэгээд 2010 онд анхныхаа цомгийг гаргаж ирсэн. Төлөө нэртэй цомгоо нөлөө хамтлагийн төлөө гэдэг нэртэй цомгоо 2010 онд гаргаж ирсэн. За нүүнэм. Нүүнэм хамтлаг маань болохоор за би болохоор хамтлагийнхаа Ойото цуг за 98 оноос дархныхаа одоо бүжгийн тэмцээнд ордог бүжгийн хамтлаг байсан. 90 за тэгээд тэр тэмцээнд орж 2003 он хүртэл бүжиглж агаад оюутан болоод аргагүй Улаанбаатар руу ирж байгаа нэгдүгээр курстэй. Тэгээд ирчээд нэгдүгээр курстэй суучаад зуныхаа амралтаар дархан руу очисон чи манай тэр хүүхд багт цуг бүжиглдэг байсан Ойо маань оргилтоо нийлээд нүүнэм гэдэг хамтлаг байгуулчих. Тий, тэгээд айгуу гой дуу муу яваад ингээд гой болцсон байж харна. За би яг нөө дуулах сонирхолтой байсан хүүхд чи яг хууч хамтлагийн хүүхдүүдэд үргэлжлүүлээ юм хийхээр бүгд амьдралаа бодоод дуу хураа сонгохоо болоод ингэсэн байдаг. Тэгээд за тэгвэл Ойо оргил хоёртойгоо нийлээд ингээд хамтлаг болъё гээд нөгөө хоёртойгоо яриад за тэгээд Дука байсан Дукатайгаа яриад дөрүүлээ болоод за мөнхөө мө нэмэгдээ тавуулаа болоод бид чи 2005 онд UB Pal бас нэг тоглолт хийсэн. Тэгээд тэр маань 2 өдөрч болж илүү тэгээд амжилттай болоод за тэгээд тэрнээс хойш дуунууд маань овоо ингээд яваад яг тухайн үед одоо үнэнгээ одоо бүгд дөрвөн зүг одоо снапын дуу одоо бүгд дуунууд явдаг. Яг эд өрсөлдөөл явж байсан тийм. Тэгээд дуунууд маань бас чатаар тэгэл гараал.
яг л одоо нэг од бидний дунд төрүүлсэн юм шиг эсвэл одоо нэг тийм юмд ялцсан юм шиг л voice ялцсан юм шиг л тийм нэг гоё байдаг гэсэн шүү дээ. Дуунууд яваал те ингээд тий. Тэгэж чи одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар Эрдэнэ тийм үү дарахнаас ингээ хамтлаг гарахад бас нэг жоох хэцүү үйл те. Ингээл юмаа ярьдаг энтхих тентхих гал ингээл те. Тэгээд тэр үед дуунууд маань ингээд явхад айгу гоё байсан те. Мэдээж сайн дуу бол явчихдаг юм байлаа гэж харсан те. Тэгээд бид тоглолт хийсэн 2 ч цомог хийсэн. За 2004 оны өвлөөс ахуулж цомгийнхаа ажилдаа суугаад 2005 онд замзайгаа цомгоо гаргаад тэгээд тоглолтоо хийгээд за тэр үед маань бол ёстой яг гоё. За одоо бол өнөөдрийн байдлаар бид хэд нэлээд олон тоглолт хийсэн. Олон том задгааталбад болсон нэлээд олон тоглолтуудад нөөм оролцлоо. Өөртөө нөөм 20 жилээр дарахандаа өн төлбөргүй тоглолтоо хийлээ. Тийм тэгээд за хөдөө орон нутгаараа баг Монголоо тойроод 3 чудаа тойрсон бах баг. За тэгээд Солонгос, Япон, Евро энтрээ явж тэнцүү монголчуудаа бүгдэнд нь тоглосон. За ер нь бид сүүлийн 4-5 жил бол нэлээд идэвхтэй юмаа хийж байгаа. Яг тэрний өмнө бол яагаад гэсэн бэхээр бүгд л хүмүүс гэр бүл зохиоход угаасаа яалчгүй тэгэл дуу хоороо хойшоо тавихгүй юу байсан. Тэр үед нь болж байгаа бид бас нэг жоохон амьдрал тодорхой юм ажил амьдрал жигдрээд ирэхэд нийлээд ингээд бүтээсэн зүйлсүүд маань дэм. Тэгээ өнөөдөр ингээд явж байгаа. Мөнхөө нөөмд хийсэн орсон гинэ. Мөнхөө хоёр чинь нөгөө хөршүүд байхгүй юу? Манай хажуудлын байр байхгүй цаа чи. Тэгээ төөч байнга таарна. Нэрээ тийм гэсэн. Мөнхөө ч одоо яг намайг бас бүжиглээд оёо битгаар бүжиглээд байж хат тэнцэн бас нэг өөрийнхөө хамтлагтаа ингээд бас ингээд дуулдаг тийм байсан. Тэгээ эртнээс би үнийгаа мэднэ. Тэгж явж байгаад шилэгдээд хамгийн сүүлд нөөм ч одоо 2008 он 9 онд ингээд мөнхөө нийлсэн байхгүй өөрөө хамтлагтаа байж байгаад. За тэгтээ өнөөдрийг хүртэл нөөмийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулаад бүгд л адилхан явж байгаа. За манайхаа хоолныхоо донд дуусах. За. Лаваа жаргал сайн өгсөн. Би тэгээд нөөмийг ярьсан дээр нэг юм ярмаар энийг ярмаар санагдсан. Би нөгөө нөөмийнхаа нутгийн тоглолтын дээр н очиж оролцсон юм аа. Тэгээд маргааш нь босоод хоол идэх гээд ингээд хоолны газар хаш байдгүй. Гайхаад та нар ч яагаад ингээд ажиллахгүй байгаа юм бэ гэж асууж нөөмийн тоглолт болсон шүү. Бид өнөөдөр амарна. Алган тийм хөдөлгөөн Ямар гоё юм те. амар гой санагсан надад бүр. Дархандаа манай нөөм болно дээр хүндэтгэлтэй байдаг юм байна. Нөөм тоглолцсон өнөөдөр бид амарна өчигдөр тоглосон бид өчигдөр шоуцсан сайхан байсан. Өнөөдөр амарна. Бид нөөмдөө хайртай болчих шүү. Ямар гоё юм те. Манайхаа урд нөгөө нэг энэ хам бэрээ тавьчлаа. Хам бэрээсээ задлаад өмнө хийгээд. За энэ чи харж үзээгүй сайхан. Гоё. Зөөлхөн хэлбэлээ манай энэ 10 онцсон. Хөрмөв зэрэглэлийн шин шар ариг байна. За энэ нөгөө юу? Ногс юм. Тагалцсан юм уу? Ой ямар гоё. Энэ гоё юм байна. Аюу гоё байна. Тэгвэл манай Монгол айгуу юу те. Ингээд ийм үнэхээр нэг ийм урлаг соёлын ингээд ер нь альч төрлөөр ингээд одоо 3 сая 500 мянган хүн л байгаа штэ. Тэг чин маш олон ийм гоё хамтлагууд, рэперүүд тэг кино урлаг дээр ярих гэдэг хүртэл одоо Монголд чин тийм ямар энэтхэг штэ те. Жилд одоо 60 70 кино гарч идэг ч баг шиг те. Хүү тийм үү. Гэвч Монгол ч Оо амар юм шиг. Кино үйлдвэрлэх гэсэн жил маш их кино мэн гарч мард те. Энэ Монгол ер нь нэг тийм үнэхээр урлагжуу орон Тийм бага. Тэ? Тий, үнэн. Үнэн шүү дээ. Тэгээд бид чи яг тэр үед цаг үед бол урлаг спорт нь л гоё зүйл рүү авч явдаг гэсэн. Тэгэхгүй бол ихэнх юм жоохон хар бараан зүйлсүүд их бас байх гэдэг. Энэ 10 энэ зэвч. Тэгээд ер нь одоо энэ жоохон болохгүй хүмүүсийг урлаг засаад аваад ингээд скол спорт засаад аваад явцдаг тийм амьдрал ингээд суур хүмүүжлийн тэрийг аваад явцдаг тийм л нэг юм байл. Жоохон тиймэрхүү хүмүүс сонирхгүй байгаа хүмүүс нь буруу зүйл рүү уруудтагтаад орчдөг нэг тиймэрхүү. Баавар маань одоо дижитал ороогод ажил зүйн нэг солиод.
Үнэ яа. Баарч аимшгүй. Орой 11 багныг залгаад. Юу яач хүрээд ирж гээд. Яваад ч заа одоо шигээс тоглолт явчихдаг. Тэр хүмүүс ямар хувцастай байна ерөөсөө хамаагүй. Байдлаж авахгүй. Тэгэл авшууд аваад байна. Шинэ Өөрөө явж байгаа хайр чад гинэ манад байж байгаа жоо гээд. Шөнийн 12 цагт ямар гэсэн дуудаад 3 хамтлаг ирсэн юм аа. Ховтлоо нэг нь ойшоо флаш ч билүү. Бобо өдр тэгээд дарахын энтигөө дорн тэндээс ухаад тэгээд тойрчод иргэсэн шин. Ямар амар юм. Хойллээсэн л таа үгүй. Чтэй би. Ер нь хоёр Stark serial тэгэл суулгаад аваад явж байгаа юм. Тэгээ спорт гэснээс одоо энэ хамгийн чухал хичээл биеийн тамир байсан юм биш тахаа. Бодоод хэлсэн чинь. Хүн чи эрүүл байх гол үндэс нь хөдөлгөөн спорт юм байна. Юу Тэгсэн чи би тамирга нэг жоохон Хеластай тийм. угаа педастагаас гадна нэг тийм оройд өгдөггүй Чадварт өгөхгүй. тийм ер нь цаагаараа багш нарын ч тэр Яг энэ үзлээр ингээд харахаар ер нь улс маань өөрөө урлаг спортоор хүртэл нэг тийм хүндлэхгүй ч юм шиг нэг юм хайрлахгүй ч юм шиг хандлага нь хүртэл за энэ яах вэ гэсэн юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд идэв. Уул нь бол улсын хөгжилч урлаг спортоос шүү. Тэгэхээр гарц марц боломжийг тэр хүмүүс л бүтээж. Одоо самана нөгөө Тамирчид- физикал ажиг гэдэг харалтаа. Яг үнэ, намдаг бол. Юу ярьж байна. Тэгэхэд гаргаад ирлээ ш Монгол. тэгээд ер нь за миний нээс Юу минь ажиж байгаа. алдаа гаргаад Той ч ингэж ах юм шүү дээ. алдаа гаргаад ингэх юм бол одоо хуйлдаа шоронд нь хийгээд ингээд хийхээс илүү урлагаар ингээд дуу хуураар ойлгуулах юм бол тэр хүний тийм эргээд хүмүүжих тэр байдал нь юу вэ? Тэгэхээр бас урлагч чинь тийм том зүйл байхгүй. Тэгэхээр ер Маш нь том хүч шүү. улс орн маань өөрсдөө урлаг спорттой илүү их Анхаарч хандамж өгөх юм бол заавалжгүй тэгээд хуйлаа шангалаад авах шаардлагагүйгээр энийг ингээд сайн гэрүүлээд аваад явах боломжтой зүйл л дээ. яг үнэ. Үнэ. Ястай яах вэ? Тэр ястай гоё шүү. Хоёр энүү дайралтаа. Тэгээ. Таацах ёстой гоё. Тавцаг ястай гоё. Хоёр энүү. Эндээс энэ чи бүр ингэх юм шүү дээ. ороод ид. Уг нь ороод ястай байсан. Зүгээр байх шүү. Хараагүй сууч. Мустараа минь монголчуудаа. Ороод байсан байх шүү. Нэг яваалтартай юм шиг байна да. Ингээ эндээ орох юм байна шүү. Сахаа. Тэгээд бид дөрвч одоо ингээл талж яг нөгөө нэг школороо тэгэл ахын үгийг сонсч өөрөө дүүнэрдээ сонсгож тэгээ ер нь юм орцуулга автоматтай ч юм уу нэг хамтлагтай ч юм уу нэг үеийнхэн ш. Тэгээд юм бодож байгаад хэлчихсэн юм марчлаа ш. Тий. Бид тэгээ ерөнхийдөө талдал дөрсгөө хүүхдүүд байж байгаа бид нар ч хүмүүжүүлсэн дурлаг байгаа. Тийм бусдаа зөв харьц сурах, бусдын өмнө хэрхэн бие авч явах юмыг төлөвшүүлж чадсан зүйл маань урлаг байгаа. Хэрэв урлагийг оролдог бол одоо бас нэг дөрсгөө нөхөл байж ахаар магадaltaй нөхдүүд шүү дээ. Манай Тэгээ яг тэрнээс өмнө суур хүмүүжид гэж байна л дээ. гэр бүлийн тийм. Тийм 1000 хүн яасан ч гэсэн нөгөө одоо ингэ гэдэг шүү дээ. Одоо 10 жилдээ амар он сурдаг байлаа. Миний муу сурдаг байсан, тэрний сайн сурдаг байсан. Одоо ер нь одооны нийгэмд ямар ч хамаагүй болчиход. Яг үнэ. Хүн юу хийж чаддгүй, ямар авьяастай, ямар суур хүмүүжлтэй, тийм ээ? Амьдрах ухаан гэдэг юм чинь амар болчихтой л доо. Хамгийн чухал болчихсон. Хаана чинтэй ямар газар юу ярих вэ гэдэг чинь аюул чухал болчих. Тэгвгүй би юм байсан, би онцор, би тоондоо сайн гэвэл өнөөдөр энэ нийгэмд тэр бол ямар ч хэрэггүй болчиход байна. Яг үнэ. Тэр итгэл нөгөө нэг юм нөгөө Америкт нэг судалгаа гарсан байдаг шүү дээ. Бүр нэг нөхрийг ингээд 100 жилээр судлаад ингээд нэг юм цуврал одоо юм гинтэр хийдэг нэг нөхрийг яасан чинь бүр 100 жилийн өмнө 1890 оны тэр өвөг эцэг нь тэнд бас тийм эрсдэл нөхөр гэсэн. Нөхөр бай. Тэгэхээр одоо ингээд Генетикний тийм бүр ингээд ген дамжаад ингээд тэр 100 жил тасарсан ч гэсэн тэнд энд дахиад Байгаад байна тийм байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүн чинь нөгөө тий одоо бид нэр зөвхөн энэ амьдралд гээд яахгүй шүү дээ. гарч усах болохгүй тий. Хаад бид нар өөрөө ч үлдээжлээ говол Үлдээжлэгээ бол бас зүг тий. зүг зохистой амьдрах Яг хүн үнэ. шиг амьдрах хэрэгтэй. Юу кадри яриг тасалсан уу гайгүй. Зүгээр. Би сая баг яг дуусчихлаа.
Ер нь тийм. Тэгээ одоо ялангуяа одоо ингээд жишээ нь тийм бидтэй юу гарч штэ. Одооны энэ хүүхдүүд гээл одоо энэ сургуулийн орчны байлар юмнууд гарч штэ тий. Тэгэхээр эндээс ингээд ажиглаад үзэхэд ч ихсэн бас ялгаа байхгүй тэр хүнд бас ямар зүйл үзүүлсэн тэр юугаал хүрддэг. ирэж хүрч штэ. Тий. Ямар хүн хүмүүжүүлсэн. Тий. Тий. Яг тий. Гэнэ шинжлэх ухаанаар талаас нь ярихаар генетик болоод нөгөө шашингаар талаас нь ярихаар нөгөө карма болчиход байгаа байхгүй. Шууд амьдрал руу гарах. Нэгнээ бас эдгээр даган дуурайгаад байна. Үлгэр дуурайл гэдэг юм байхгүй болчиход соён гээгэрүүлэх. Одоо урлаг гэдэг юм чи ерөөс соён гээгэрүүлэх гэдэг. Би тэгж болгоод. Нэр нь өөрөө соёл урлаг шүү. Нэг тийм агуулмжинд орол явж байгаа үстэй. Нэг тиймэрхүү юмд ор. Тийм юмыг үзүүлж байгаа юмнууд нь баг байд юм уу? Нөлөөлөл нь хүүхдүүдэд багцаад байд юм уу? Одоо энэ дууных нь үг аваа шүлэг нь дараа гэсэн юм болцсон юм уу? За яг нэг өөрийнхөө зохиож байгаа нэг ямар ч хамаагүй шинэ дуун дээр юу гэж дуулах нь хамаагүй болж болно. Зүгээр энэ байгаа гоё бидний сонсож өссөн тэр гоё дуу бол янз бүр болох нь бас таагүй юм шиг хүмүүс хүлээж авч тиймэрхүү. Гиснээс нэр ингээд хэсэг цаа одоо ингээд та бүгдээ ярьлаа шүү дээ. Ингээд хэсэг ингээд нэг бүгд ингээд амьдралаа хөөгөөд ингээд ингэж яснаа. Эргээд өнөөдөр ингээд те арга билэг левел дээр нэг дор цуглаад ингээд уран бүтээлээ хийнгээд эхлэн гут яг нөгөө комбек хийгээд эргээд ороод ирэхэд жишээ нь энэ урлагийн ертөнц энэ хип хоп тоогоо энэ ямар болчих вэ? Хэвэрэл байна уу? Айгуу гоё болоод хөгжөөд ингээд тоног төхөөрөмжүүдээс ахуулаад. Аа. Тэгээ тайсны дууралт хүмүүсийн үзэж байгаа үзэх байдлага нь гэсэн өөр. Өмнө нь бол баг ингээс соёлын төвд ингээс сууж байгаад баг үдээх үед чинь болоод бүжиг нөлөөсөө үздэг гэсэн. Ингээд одоо ч хүмүүс чинь бас нэг хаалж малаад бас нэг ингэж ерөөсөө үе шат болгон дээр өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? Тухайн үед IPM байсан, дараа нь ТV чартууд байсан. Одоо болохоор энэ одоо Facebook, YouTube те энэ хандлтаар одоо дуу цацгад хүртэл бид яаж цацгах вэ гэж ангаагаал эхэлж байгаа. Өмнө зүгээр нэг телевиз гойдог байсан, нэг IPM гойдог байсан те. FM дээр очиод хамгаалуулна гэдэг нэг тийм ажил байдаг шүү дээ. Сайтуудад өгдөг байсан. Тий, яг үнэ. Сэтгцэг юм байна гэл те. Одоо тэгсэн чи тийм байх юм байл шал өөр болцсон байна. хүнд хүргэх зам нь хүртэл өөр болцсон. Тэгэл тэр мастеринг хийж байгаа хүмүүсийн тоног төхөөрөмж, авьяас чадамж нь ч өөр болсон байна. Хай хийдэг тэр дугуйлтууд нь ч өөр болсон байна те. Тэр видео хүртэл төрсөн ямар гоё болж байна одоо те. Ямар ч форматаар нь бичээд яаж байгаа нь бидний чүүд юу лээ? Full HD шүү дээ. Хамгийн лагна. Тэгсэн зон 1080 1080. Тий. Одоо лаг болчиход байгаа юм л те. Тал аюу гой хөгжиж. Гэхдээ нэг одоо яхаа шүүмж хийж хэлэх юм. Энэ дээр нь бол улсаас нь дэмжиж өгөөд ингээд ийм залууч нь өөрөөрөө хүчээр ингээд хөгжөөд байгаа юм баах. Өөртөөхөө тарихаар энэ дээр нь дэмжиж өгчвөл уул ингээд жишээлбэл Орос жишээлбэл Тимате гэдэг нөхрийг дэлхийд гаргаж ирэхэд уулсан хамтарч ярилцсан баах. Тийм продюсертэй цаашаа Америкийн продюсертэй хамтраад ярилцж байгаад Тиматиг Марио гэдэг хүнтэй дуулуулад энийг уулсан санаачилж хийж байгаа байхгүй. Дэмжиж өгж. Тэр зүйл 10 жилийн өмнө болж ирсэн бол одоо Оросын урлагийг харна. Бүх видеочтой гадаа сурлага бүх юм улсаас нь дааж ийн. Видео дэлхийн видео хийж сураад ирээ гэж явуулж ийн. Дэлхийн хөгжим хийж сураад ирээ гэж явуул. Нөгөөдөл нь сураад ирсэн. Одоо яг хийж тэ Оросын чанар дэлхийн чанар хоёр бол яг тэнцсэн. Тэгэхээр 10 жилийн өмнө ялгаатай страд гэдэг юм. Манайх нэг сургын явал ирдэг болоо. Нэг бас чиний сэтгэл нь яах бол гэж юу те. Яадаг бол манай хүн чинь хэд чихтэй. Америк хүн болцсон байж ах байх. Нэг үнцэг байна тийм шүү. Одоо би үнцэг байгаа шүү. Гүн нэрээ. Бас нэг тийм үнцэг байгаа юм байна шүү. Тэр Яг арга бэлэг гээд бид нар ингээд нэгдлээ л дээ тий. Энэ олон жилийн дараа. Одоо зарим хүмүүс гайхчлаа баг. Эдгээр одоо яах гал ингээл одоо энэ олон залуучууд байхад яах гал эргэж уцаал ингээл игдээл энэ олон нэг юм нэгнийхээ юмнаас хуваас идэж байгаа юм шиг гээд Болчих болдгоо юм. Одоо дэвчөрсөн хүмүүс гээл ярьж бодож магадгүй зарим нь ч дэмжиж байгаа юм байгаа үүсгэж байгаа ч байгаа. Болж болно. Би ч бас бодож ирсэн. Заавал би одоо буцаад энэ олон жилийн дараа хийх шаардлага байна уу, байхгүй байна уу? Бодсон юм байгаа шүү. Дутуу юм байгаа шүү. Хэлэх дутуу юм байна. Хэлэх юм байна. Тухайн үед юмнаа дутуу хэлчих. дутуу үлдээсэн юм байна. Үүсэх гээд байна одоо, тийм ээ? Бас ингээд шүүмжлэгч юм байна. Эний чинь одоо ингээд өнгөлж байгаа залуучууд зүүнээс залуучууд байна л да. Хипхоп, Монгол хипхоп гэхэл
яг одоотой хэдэн хамтлагууд хэдэн залуучууд байгаа. Үнэн зөв мундаг байгаа. А гэхдээ бид нар энэ чинь бас байсан шүү. Хөгжилд нь оролцсон шүү. Хөгжүүлсэн шүү. Тийм ээ. Гэдгийг бид нар бас ингээд жижигхэн ч гэсэн танилт юм уу? Одоо энэ мэдгүй байгаа зөндөө залуучууд гэдэг өвдөр буцаж нээгж байгаа. Нийлээд юмаа хийж эхэлж байгаа. Тэ бас хэлэх юм байна. Тухайд юмаа дутуу хэлсэн байна. Одоо үүсэж хэлээд тэгээ нэг мөр одоо баг юу гэдэг тэтгэртэй гаргав. Одоо нэг тэтгэртэй гарахад 3 жил байна да. 5 жил өвчхөд яадаг юм бол тоо. Гайгүй шүү. Одоо манай продюсер гадны юу ч биш. Одоо сүүлдөөг л одоо 60 настай байж л биш. 60 настай төсөөдрийг хийдсэн Тэгээд заачаараа. Монгол бол 35 сая хүн амтай байсан бид нар шал өөр дэвш. Бас тийм ээ тийм. Тийм. Яг л бидний сонсох хүрээ жижигхэн. Тийм ээ. Тийм болохоор бид нар нөгөө нэг жоо юу яагаад таа л та. Аж ахуйн амьдрал ч гэсэн нэг арай тийм тий. Сонсогдох хүрээ ч гэсэн гадагшаа гарах руу гарах ч гэсэн арай бага байгаа. Бидэнд 350 сая хүн амтай байсан бол амар байгаа. Одоо өнөөдөр ихэд манай 3 бол 350 сая хүн амтай Монгол байсан бол амар явж Аз руу гарцсан байгаа шүү. Ваа зөө энэ танилгүй үед Монгол хипхоп гэдэг. Тэгээ маа дээдлийн ах нарыг бол бүр бүүн мэдсэн байгаа. Дууны доолын дүүнэрийг ч гэсэн бүгд тань. Тийм болохоор бас хүн амын тоонд байгаа тань. Эдийн засаг нэг жижигхэн хомигдмал болохоор нийгэм жижигхэн. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Европод номер 1 дэлхийд борлуулалтаараа 3-т ордог брэнд Зубровка Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхий дээрх цорын ганц сархад 600 гаруй жилийн уламжлалт түүх байгалийн өвөрмөц үнэр содон амтаараа ялгардаг юм а. Зубровка. Цөөхөн хамт хэрнээ энэ дотор бас юмаа хүрэх гэж бас үлээ үзснэ. Тийм шүү яг. Тийм. Үзэгчд нь бүгдээрээ өө хайгаад сууж идэг хүмүүс. Бид уралдаад энийг юм их зав байгаа явангууд зүгээр юм үзэж чадах юм байсан байж тээ. Заавал ингээл нэг юм бичмээр санагддаг юм уу? Яадаг юм. Цаана дэрийг хийх гэж өчнөө хүмүүс нойр хоолгүй хүчмэдрээ цаг заваа зарцуулаад тэгсэн зүгээр нэг орон дээр гівцээс удирдлага барьсангаар тэнэг шааж юм уу те? Тэнэг юу чааваас Энийг хинч та. ингэж дуухгүй гэж шиг те. Тэгтээ одоо ингээл та ингээл хараа л та. Одоо Монголд ганц хипхоп л шүү дээ. Бүгд л хөлөөмшөрчлөө шүү дээ. Тий, яаж явах вэ? Тийм. Ястай яаж явах. За яг хаа одоо насны ангиллууд бол бидээс дэше 20 30 насаар гэвэл за ёстой нөгөө нэг зохиолын дуугаа сонсож байгаа. Тэр бол угсаа байх хэвээр. А төнгөд одоо манай поп гэдэг одоо манай оолын хит гэдэг нийтнээ одоо манай хит маань бас яваалаа. Одоо поп гэдэг юм ер нь л байхгүй бол шүү дээ. Попчт нь өөрсдөө попо хийж чинь, өөрсдөө дээрээс нь үйлчж чинь. Тийм. Монгол одоо бол яг ганц өнгөлж байгаа юм бол хипхоп урсгал. Тухайд биднийг яаж шүмжилдэг байлаа хүмүүс. Энэ өмдөж ирсэн халтаасан бацаанууд тухайд болгоныг сүрж явсаар байгаа л өдийг хүрлээ шүү дээ. Тухайд чинь бидний чинь бас хипхоп руу оролцсон одоо MTV одоо бид нар үздэг нэг хитгэн цовг байсан хитгэн жижигтэй нэг л байсан баг тоо. Сансар тайвал байхад MTV яад гардаг тий. Одоо ч бол залуучууд хөгжих нь харахгүй. Монголоор хит. Тий. Одоо тэгсэн чинь YouTube гэж амар багш шүү дээ. Амар. Тэнцэнэс залуучууд ч бүх мэдлэгийг авч. Үгүй юм асууж. Тэгэхээр чинь бид нар чинь юу хоорондоо гэрийн телефоноор хэдтэй цалгаа тэнд хүлээж байгаа шүү гэж хэлээрэй гэл явчихдаг гэсэн юм шүү дээ. Мессеж өчгөн байхгүй тий. Одоо бол тэгтээ хамаагүй гоё хурцтай хөгжиж байгаа. Залуучууд боломж бол их байгаа. Сэн гүгшин шиг гэж. Би яг насандаа ярьлаасаа. Гайвар ахны бусна. Гэхдээ яг одоо яг нөхцөл би чинь 5 доор орлоо өгдөхгүй. Гэхдээ хоёлоо доош биш. Тийш доош тахаа би нэрээ тийш нэр. Танаас чи айл өөр. Би шууд ингэж наваад гэл. Яг Монгол зам баасан. Яг замчаа. Яг дошироо гэсэн чинь. Оо зөөлөг. Оо энийг хийх гэж байна. Ертөнцийн давхар. Манайх ч товчооны 2 дугаар байна шүү дээ. Яг буудлын ажуудлаа. Тэгээ буудлын ажуудлын. Та чи бүр хажууд байж ирсэн биш. Хажууд байсан биш. Чи тэгээ юу 6 төгссөн юм уу? 6 Би 45 баггүй. би 6-8 хүртэл явсан. Дөрсгүй юм болохоор хөөгдөөд 8 төгссөн. Та гурав ярьж байгаарай. Оо зөө.
Дүүн тавих. Эцгээрээ ярих юм бол ховдих. Тий. Манайхан чи бас яг эцгээрээ манай мобач бол өөр хангаах. Одоо манай кадр чи эцгээр ярих юм бол Аавар ярих юм бол Төв аймаг. Төв аймаг. Баян жил. Тий. Би чинь 45-ыг төгссөн шүү дээ. Бас уу? Та ч 45. Би чи хэд олдсон? 2005 он. Нөгөө 2005 тэгвэл би 98 он төгссөн байхгүй. Илүү яхаа үсэн. Би чинь 5 он төгссөн. Тэгээд та юу нэг мэдгүй байхгүй. Тэгэл мэдгүй байна. Тийм баан жилийн наа. Яг чи нэг насны зөрөө чинь том байх. 10 жил чинь. хүүхэд ахтууд бүр яг Дээд яг бол тэгэл ах штэ. Тэгээд ядж байгаа чинь тэр өсвөр насны чинь биений ялгаач амар хурдан те. Тэгээд 14 5 дээр сунаад эхэлнэ. 12 3 нэг жижиг ингээл идэг. Нэг насны зөрөөч амар. Тэгээд тухайн үеийн бидний диграм нь өөрөө амар өст. Ах бол ах. Дээдл бол дээдл. Энэ атмаа л атмаа гэд хүндлэх ёстой тий. Би чинь тэр зоддог үсэн тамаас 9 сартаа л үзсэн. тийм үү. Тэр бодох юм байна. Бас нэг яасан болтгүй л юм шиг байна. Тэгэл 45 9 дугаар ангидаа төгсөөд 45 ихтэй аягүй гойсон бол. Яг намайг байхад бүр гоё байсан бүр. Багш нар нь бүр манай ингээ багш магч зүгээр энэ чи заавал өсөх гэсэн. Бүх багш нараас очиж гуугаал энэ юм өгчөө шилжижсэн өгчөө харж үзээрэй гэл. Одоо тийм ангийн багш гэж байхгүй байна. Амар гүйдэг гэсэн мэт л. Уг нь чи тэр үед намайг мэддэг гэсэн бол хүнд савар дээр миний зураг бол байнга л байдаг байсан. Юу? Би тэрийг таквондоор мэддэг байхгүй. Би таквондод явдаг байсан. Оо асуу. Яа би ийшгээ за уучлаарай. Ер нь яриач өгөө ийшгээ сонгочихгүй байлаа явчлаа шүү. Тэглээ шүү. Нөө юу нэ? Чинзо гэдэг нэг таквондогийн ерөнхий гэдэг нэг залуу байдаг шүү дээ. ITF гэдэг. ITF. Зүг. Тэгээ би чинь таныг чи үздэг байсан шүү дээ. Тэмцээн мэмцэн шүү. Та чинь бүр үзүүлж өгдөг хүн байсан шүү дээ. Нэрээ би чи яалчгүй 7 дүү юм чинь тэгээ таныг үзэл хараал байж байгаа юм шиг 5 дүү шүү дээ. 7 биш 5 дүү. Мөбө болохоор айсан байна. Би өөрөнгөө яг өөрөнгөө 10 жилийн төгс 10 хэрд. Нэгдүгээр төгсөөд тэгээд Улаанбаатарт орж ирчихсэн байхгүй. Тэгээд хамтлагийн байгуулад би ч нэг ер нь багадаа ер нь урлагийн юмд их хоббитой тэгээд 8 дугаар ангиас хойш Улаанбаатар л их явдаг. Тэмцээн уралдаан нэг ер нь алгасгүй мэхтэй. Тэгж явж байгаад анх нэг тэмцээнд хамтлагийн гишүүдэд танилцчихсэн нэг юм хипхоп тэмцээн л болж ирсэн. Тэнд хамтлагийнхантай танилцаад дараа нь хэдүүлээ нэг юм дуу урлаг хий гэж явж байгаад буцааж 2004 онд нэг дуу хийгээд тэр үедээ бол амар хүнд дуунууд хийдэг байсан. Тэгээд яг нэгдүгээр курстээ орж ирээ. Нэгдүгээр курстээ 2006 онд чи тэр 2 дугаар курстэй. 2 дугаар курстэй үнэнгээ гаргачихсан байхгүй. Яг албан ёсны нөлөө гэдэг хамтлагийн байгууллага 3 өнийг гişүнтэй. Тэрнээс би яг 10 жилийн бол Үүрэнгээ аймгийн 1-р сургуульд төгсөжсэн. Бас хэцүү хүмүүсийн нэг байсан дөө. Бас хэцүү хүмүүсийн нэг байсан. Тэгсэн. Хэцүү мө ба гэдэг. За манайхаа нөгөө Оросын алдарт Столичныг задлаад за цаашгаа ингээд улам одоо ахиж байна л гэсэн үг. Ер нь одоо ер нь бол ингээд ер нь чангараад явчихдаг шүү тийм ээ. За Столичны брэндийг бол одоо манайхан бол сайн мэдж байгаа шүү дээ. Чи одоо Орос водка гэхээр тийм ээ Орос водка гэхээр л ерөөсөө Столичны стандарт шүү дээ. Rush юу лээ? Русский стандарт. Русский. Аа чи тоохгүй гэсэн болохоор би анчих гэж шүү. За. За сайхан. За яриа улмуу сайхан баярлалаа гэж шүү. За тийм байна. За манайхаа орчлоо шин орсон шүү. Яг оруулдаг юм байна энэ үгс. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивентэд тэгж хамтран ажиллагч Жанчивлан Аршаа. За тэгэхээр Жанчивлан Аршааны ач тусыг ярих юм бол манай нэвтрүүлгийн цаг хугацаа бол хүрэлцэхгүй. Тэгэхээр зэрэг товчхон та бүхэндээ танилцуулбал бол ходоод гэсний үйл ажиллагааг дэмжин зам хоол шингэх үйл ажиллагаа тэгэл одоо цөс өтгөрөх зам мөн одоо уусны маргааш бол одоо шар тайлна гэдэг ач тусыг шар тайлдгаараа онцлог. Хэрвээ та яг манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Жанчивлан одоо авъя гэх юм бол яг энэ
бугын зүрхтэй юм шүү. Хадам цайрын нэвтрүүлгийн мэддэг хамтран ажиллагч Жанчив Даршаа. Алив тэнд дахиад нэг гой юм гараад гой юм гараад ирлээ. Энэ би сая мартчихсан үг нэг урил идэхгүй байгаа гэдгээ мартчихсан. Энэ зүрүүлээ дээш урагш жоохон ийшээ тавьчихдгүү. Тэг. Бараг энэ дээрээ тавьчих юм уу? Баги. За тийм нэг ажиллаж. За. Одоо ингэж тавьчих. Энэ ч яст яг гой нэг даруулга маягтай. Галаахын үе бол бас бүр ширүүн үе шүү дээ. Галаах чинь яг эд үеийн хүмүүс шүү дээ. Аимшигтэй Тэгэж бод. бид нар чи өөрсдөө нүдэрээ хараад үдцсэн болохоор мэдээд байгаа байхгүй. Амьд үлдэхин төлөө гэж шүү. Үлсгүй амьд үлгэн л шүү. Тэгэд юм их бараа юм айгүй ховор те. Яг одоо манай ах ирсэн тэр яг таарын үе бол. Яа, картын барааны үе юм уу чанга шүү. Яаж Амбиртаа холсоо олооног байна. Юм олж иддэг байсан юм бол гэж. Ямар сандаа манай нөгөө найруулагч Сингдор саяхан ярьжсэн бид мууараа гэсэн шинэ халаа амир ядаргатай хөлт байсан шүү дээ. Таланд очуулаа жахад тэнд нэг юмтай зодтол. Эргээ хахад тийм очроо авчих гадаг тийм зүйд байдаг. Яагаа мэдгүй бол. Яагаад даргаатаа шүү дээ. Тийм хадварак байсан шүү дээ намайг тэгж яах вэ? Тийм төвхтэй. Талханд хойшилж хоорондын төвдөө үнэтэй үзэл солиороод байдаг. Аа ингэж идэхтэй юм байна. Тэрэнд нь дөрвгүй. Тэгэх юм байна. Тэгэхээр бүр илүү гоё. Тийм гоё амжилт болж байна. Тэгтээ яг нөө тэр чинь нөгөө чанга гоё гэхээсээ илүүгээр надад бол одоо бол тэг санагдаад идэм аа. Нэг гоё нэг малчд сэлжээл бүх юмтай шин юмнуудаа танилцаад нэг талаар амар гоё үе байхгүй. Анх удаа сникерс идэж үзээл, анх удаа кола ууж үзээл, анх удаа пепси ууж үзээл тийм. Ваа. Ястаа нөө хорвоотой танилцж байгаа амар гоё үе байхгүй юу чинь. Өмнө нь чи социализмын үед тийм юм байгаагүй юм чинь. Тийм ч тийм. Тэ? Ястаа нэг радог бат. Орж чигээр догма тоглоом байсан. Тэг яав нөгөө нэг мандрин зандрын үнэрлэн мөлөөлч. Яг ясан тэр социализмын тэр үеийг мажиг бол нэг сайн мэдэхгүй байхгүй юу? 10 настай байхад л арчил гарсан юм чинь. 10 настай би ингээд байж хахад л 90 он юм чинь. Тэгэл арчил гарсан. Тэгээ нэг шоо ухаан ороход л хүмүүс ингээд 8 явдаг тий. Хаахны дуу гэж дуулж идэг тий. Тэмэл байсан юм чинь. Одоо юу вэ? Энэ Одоо тэгээд энэ ажил гарсан нь одоо хоогоо моогоо тэгээд одоо л байна талаар яриад байгаа. тий, ер нь бол тий. Тэр талаар одоо тэр үед одоо бас нэлээ. Чанга Чанга шүү энэ дээ. тийм данцаад үзсэн. Тэгэл чи арын фронтынхан болохоор харж байгаа шүү дээ. Гоё мэдээж тэр үед зөндөө байсан. Тэгтээ бас учиртай байдаг байсан шүү дээ. Тэр айрх тамхи татна, октод тамхи татна гэдэг зүйлээр баг байхгүй баха та. Тийм. Тэгээд айрх уун гэдэг бол бас холуур байсан баг. Эмэгтэй машин унтсан явахыг хараад гайхдаг байсан шүү дээ. Тэг үе сая эмэгтэй машин унтсан явж байгаа гэл те. Тийм үе шүү дээ. Одоо зүгээр гараад хамгийн үнэтэй машиныг эмэгтэй хүнд унж байгаа шүү дээ. Тэгээд одоо тухайн үед чи хичнээн тийм те дутуу ачигдaltaй үе байсан ч гэсэн хизээш эрэгтэй үе эмэгтэй үе бүгдийг те саний одоо нэг бичлэг явлаа штэ тийм 10 жилийн хүүхдүүд. Тийм байгаагүй штэ. Амар атмах мөртлөө ах эмэгтэй үе яаж яадаг вэ? Хойно уцаа явж. Манай нөгөө харуулаач хэлж билж чадахгүй болсон. манай дөшм ягтын төөкөчөөс өөр нэг охины дэргээ зүгээр годог уцаа явж яадаг байсан шүү дээ. Тийм гоё юу. Гоёуд нь гоё шүү. Үнэхээр гоё. Эмэгтэй үнийг хүндлэн залуу хүүхдүүдийг хүндлэн өгчүүлэг хүндлэн одоо ч ингээд замбраагүй юм шиг мэдрэмж төрөөд. Тэгвэл энийг зүгээр одоо та хэдийн юугаар мэдээж та хэд бол одоо ингээд өш гарцгаасан сайхан аавууд тий. Ер нь мэдээж ингээд ирээдүйдээ санаа зовлгууд яах вэ? Энэ нийгмийг одоо тэгэхээр жишээ нь бид залуулах ёстой шүү дээ. Яавал дээр вэ? Ер нь юу гэж боддог вэ? Миний бодлоор бол яг ийм юм бидний үед нөө ах одоо жишээлбэл би таны таквондогоор харж таны тэмцээнийг үзчихсэн. Яг би өмнөхөр тийм болж исэн байхгүй. Тэгээд тэрнгөөс болоод хүмүүс гоё юм байна. Амар трюк хийдэг, амар кикүүд хийдэг хүн чинь кул харагдал тэргээ сурах гал нөгөө хүн маань гарч ирнэ эмхтөө хүн дээрлэхгүй болохоор бүр гоё санагдал тэрийг сураал ч юм уу. Тэр үг чинь тэгэхээр одоо энг тэг гэдэг ах биш үлгэрлэх юм болов уу гэж бодод байгаа хгүй. Манай үеийн англ залуучууд
ярьж зөвлөх нь их болсон. Тэрний оронд хийж үзүүлээд ч юм уу те үлгэрлэж үзүүлээд ингээд хайрлаж хамгаалж үзүүлдэг ч юм уу. Тэгвэл бас дүүнэрэн сурах юм болов яах юм бол миний үзэл бол тийм л. Дор дороо л одоо хүн болгон өөр дор дороо одоо аав нь хүүдээ, ах нь дүүдээ үлгэрлж үзүүлээд тэгээд ингүүл юм байдаг гэдгийг мэдрүүлээ. Тэгээд зүг байх юм бол дээр нь байгаа хүн хараалын үг хэлэх юм бол хүүхдүүд нь хараалын үг хэлээл. Тэгээл энэ чинь нулимаал яваад байгаа юм бол нулимаал байна. Хэрвээ ингэдэг юм энэ муухай гэдэг хогийн саунд хийдэг гэх юм бол хүүхдүүд нь ингэ дүүнэр нь ингээд зөв юмараа үлгэрлүүлэх дор бүрээ өөр ингэсэн хөв хүн бүр өөрөөсөө эхлэх юм бол энэ зүйл маань юм болох юм болов уу гэж бодож байна. Тэрнээс ш одоо дээдх нь л хараалыг хэлээл зодоон зохио хийгээл эхнэрээ зодоол эсвэл бол яад гэсэн үү тэгэл ингээд бол яг доотлолтын дахиад тэгэл эхлэв шүү дээ. Нэг одоо нэг сонголтоо зөв хийх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол яаж сонголт хийх үгүй одоо нэг нийгмийн айтайхан болгоёг үйл улс төрөө гоё болох хэрэгтэй байхгүй. Тэгжиж нийгэм өөрөө аяандаа доошлоо айтайхан бол өөрх гэрч гэсэн айтайхан бол бүр доошлол. Хов хүний хүмүүс нь ч гэсэн гоё болох. Сонголтоо зөв хий. Одоо яг бидний үеийн залуучууд дандаа л энэ тентхийн дарга нар болоос одоо л төр төшөө барьж эхэлж штэ. Одоо манай юм тийм шүү. Тэгсэн байж бидэртэй адилхан нийгэмд өсчөө. Яг нэг юм адилхан талахгүй хоос үед хонсон мөржиж нэг юм төр дараад гэхээр нэг багаасаа баяа айл төссөн юм шиг нэг юм байгаад байгаа хөөхгүй. Зүгээр л нэг юм гоё юм залуу манайхан сонголтоо өөртөө гоё зөв хийчихэд тэгэл болов. Тэгвэл үгс аяанда гоё нийгэм цэвэршээ, дээдлэн цэвэршээ тэрвэл нийгэм ч гоё болол, хүмүүс айж амжиргаанч гоё болол, өөрх гэрэнч гоё болол, хувь хүнч гоё бол. Тэгэхгүй тэгэл шууд чи ингээд шууд дэшээ бид нар угсаж чадахгүй шүү дээ. Бид нар зүгээр л дуугаараа уран бүтээлээрээ залуучуудад хүргэхийг хүснэ. Бид нар бол зүгээр төрийн хажууд огтно байхгүй яг гэсэн. Яг нь дор өрнө хийж чадах өөрөө боож гээрүүлээд ч юм уу жоохон үлгэрлээд явчих юм бол гоё болчих واخ. Тийм дуугаараа л бид нар юм биш тэрнээс очоод тэгээд одоо энэ яг сүүлийн хүүхдүүд энэ харагдж байгаа характер бол мэдээж хүмүүжлээс нь болж байгаа. Дээрээс нь энэ сошиал медиа хит хөгжиж буруу юмыг их үзэж байгаас их болж байгаа бах гэж би бол харж байгаа. Мэдээж нэг таргарын хүмүүжил хоёрд хитрхи юм задгаа юм үзэж тэнцэнээс суралцж байгаа тус байгаа бах. Бидний үчин ямар тийм байсан юм шүү дээ тий. Тэгээ хүмүүс ойлгоод өөрөөгөө авч яваад амьдрий гэсэн зүйтэй зүйл рүү яваал тэгэл одоо ухаан мовтаан тэгэл унаал хүлтэн л байгаа л да. Тэгээ нөгөө эрхчлөлөө арчил энэ нийгмийг чи бас манай үеийнхэн сайн сураг давхар сурж шít хүүхдүүдтэй зэрэгтэй. Тийм ээ тийм. Эрхчлөлөөтэй байлаа. Одоо чи миний 10 настай хүү 13 настай хүү бид гурав зэрэгцээл амьдарч ийн яг гуруула зэрэгцээл AI ертөнц рүү хамт л орлоо шүү дээ. Тийм. Ялгаа байхгүй шүү дээ. Тийм биз дээ. 46 таа галвэр гэлтгүү те. Ялгаа байхгүй бүгдээ л AI ертөнц рүү зэрэг орж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ингээд яг зүгээр тэрний үед энэний үед гэж нэг яриад ах нь бас жоохон сонир өрөөсгөл байж байгаа шүү дээ. Тэртээ дэргүү өнөөдрийг хүртэл хэдүүлээ ингээл амьдрал одоо яг ясам дээр ингээд та нарт тийг санагддаг. Надад тийг санагдаад. Миний 20 настай яг өчигдөр юм шиг санагдаад. 20 жилийн өмнөх. Би 20 таа байхад 46 нас бол надад амар хол санагддаг гэсэн. 25 таа хүн амар хөшөөр гэсэн шүү дээ. 20 таа 18 таа 25 таа гэхээр ямар амар хөшөөн бэ гэж хардаг. Одоо би өөрийгөө бодох би яг ямар харагдаж байгаа бол гэж бодлоо. амар хөшөөрч. Дотоод ертөнцөд яг 20 таа бодож байгаа. 25 таач биш. Магадгүй. Би бол 18 таа судлаараа дэшээ 40 таас үгүй наа чи чиний асуудал юм шиг. Би 20 дээр гацсан гэдэг. Хаяа бодох нэр сайхан мэтэл санагддаг шүү. Тэгтээ яг нөгөө тэр тухайн үедээ яг лифтэндээ гацсан хүн бол үнэхээр байдаг те. Байдаг шүү дээ. Үлдээ гац. Үнэхээр байдаг шүү. Тэр өнчгөө шахдаг те. Ингэж тэгэж бас тийм байдаг шүү. Айгүйх байна бас. Тэдний бол хэцүү те. Хэцүү айгүй. Юм авахгүй юм байл шүү дээ. Авахгүй юм байл дээ. Авахгүй шүү дээ. Яаж авахгүй. Би чинь эсрэгээр нь өглөө те их мэдгч хүний дүртэй харагдаад эхэлчих واخ дэргүүд. Уул санаагаа хэлэх гэдэг байх. За энэ people их зөөлхөн сайхан хамттай би. Тийм байгаа манай гоё хамттай. Тийм ээ. Сток надад үнэхээр таалагдсан тийм. Аашигээл гарсан нөгөө таны зүйлэлтээ ингэдэг юм биш үү? Чимэг өөрсдөө ингээ уугаад байдаг юм биш үү? Тийм үү? Нэг та өөрөө шахаад байдаг юм байна. Одоо ингээл хүмүүс ч өөрөө Обог ярингууд энд яваад байгаа байхгүй юу? Наашаа ярингууд ингээ цаана яваад байна л.
Тэгээ ана моба ингэж юм л. Яг ингэж явж байгаа сүүлдээ яг нөгөө нэг цомоо шиг. Яавтаа шигээ. Юу бодлоо гээ. Хас нэг юм асууж яхаа. Энэ нэвтрүүлэг юм юу? Байдаг нэвтрүүлгүүд та бодож олсон уу? Энэ бол зүгээр нөгөө жохоо эднэр хоорондоо уулзж байгаа одоо томборч мэдэн дээ. Одоо энэ нэвтрүүлэг яаж бүтснийг томборч бараг байж л байсан баг. Бид нэр бөөндөө сууж яаж байгаа л тэгээд нэг маазраал ярихтаа. Ер нь ийм байвал гэх. Энийг зүгээр шууд нэвтрүүлэг бол асууж байгаа юм шүү. Зүгээр ч амар хүн үзэх юм шүү. Гой сэтгэлээ бодлоод яриад идээл гой уугаал тэгэл юм чөлөөтэй. Гэл ярьдаг байсан байхгүй. Тэгэл тэрэндээ сүүлдээ жохоо хэд хоёр юу яваад нэг байж байгаа л нэг 2 жилийн дараа нэг яхаар нөгөө ярьжсэн тэрийг хийгсэн гэлөө ярьдаг байсан байхгүй. Тэгэл ковид гараад ковид чи хүн бүгдийг ингээд нэг тийм сонин хийжгүй Хэлбэрд оруулаад тийм хэлбэрд оруулаад тэр нэг юм ялангуяа нэг юм байнгын жил болгон кино уран бүтээлчд чирдэг юм уу ингээд нэг байнгын ингээд нэг юм ажилтаа байдаг мань өчиг хүнд ингээд тарих цаанаасаа ой яалтаа ой ямар нэг юм хийгээч яг үгүй юу хийгээд байгаа юм бэ гэх. Тэгээд тэр ковидын үеэр бүр зөвөр галзууран гаалдаа солиос тэнэг юм би хийсэн штэ. Оцны фитнес гэж хийгээд. Манай 12 давхартай дөхөхгүй. Тэгэл яг өвлийнхөө бүрт хөвгөмсвөл тэгэл 12 давхраас доошо буулаа. Дээшгээд гарлаа доошо буулаа. 2 3 хэрэгсээ ихтэл би зүгс. Амар. зат болроо. Ямар амар арга бай тий. Тэгээ оцны фитнес гэж хийдэг байхгүй. Тэр оцноос гарахгүй юм чинь. Тэр оцсон дотор оцсон Ашиглаж болж ш тий. ашиглаж болж байгаа байхгүй. Тэгээд тэрийг контент болгож нэг үзлээ. Дараа нь овоо нэг жоохон гараад үзэнгуут нь гэр бүлэрээ яваад энэ шинэ баригдж байгаа хаус барилгын компаниуд дээр очиж шоурум дээр нь гэр бүлэрээ бид ирлээ гэдэг контент хийж үзээд нэг өдөр хондог байхгүй. Оо эдний хийм гоё юм байна гэр бүлэрээ танилцаа. Манай хүүхдүүд тэр үргүүгээл те. Хийж үзлээ. Нэлээд хэдэн дугаар хийлээ. Гоё. Тэгээд халамж суурайгч хийж үзлээ. Хаах юм хийж үзэж жагаад тэгээд амьд үлдсэн энэ байхгүй. Тэгэхдээ одоо бол халан цайраа бол брэнд үзэгчдийн дуртай тийм зүйл болсон ш. Та Тэгвэл таны яг энийг олохын тулд Монгол нэлээд ингэж яагаад энэ юм ш. Олон юм хийж үзэж Тэр орсны юу бол гоё санаа байна те. Зүгээр энгийн хүмүүст өгөх мессеж амар гоё ш. Заавал чи гоё фитнес интервью явуулж байхаар үнэхээр тэгээ өдрийнхөө энерги яах гэдэг үгүй те. тий яах гэдэг Бүр аврын шатн дээр санаа нь гоё байхгүй. Чиний өвдөж байгаа чи чинээ шалтгаан ба гэдгийг хэлээд өгсөн байхгүй. Би чи хүсвэл ингээ орцоорч гүйж болно. Ирүүл байж болно гэдэг. Айгуу гоё санаа. Энэ нэвтрүүлэг маань тэгэхээр чи Mongolian брэнд юм байна шүү дээ. Тийм Монголын брэнд. Амар гоё шүү нэрээ. Дараа нь нөгөө нэг би юугаар яг ийм нэвтрүүлэг ер нь гадны юунууд дээр байдаг юм уу гэдгсэн. Нэг ийм булан байт юм билээ уудаг. Тийм юмнууд бас тэгээд нэг ийм юунууд заримдаа ч бол ингээд бүр ингээд 50 татсан Snoop Dogg эднэр чи байждаг шүү дээ. Хараа тиймэрхүү юмнууд бол зөндөл байдаг юм байл л дээ. Яг ковидын үеэр бол би тэгээд ээж өглөө тэгээд тэр чинь. Манай тэр хэдийх ч бол нэг ганц нэг дугаар дээр зүгээр тийм чийл хийж байгаа харагдаж шүү дээ. Яг үндсэн юм агуулгатай бол нэвтрүүлэг байдгүй харин байсан байхгүй. Хайж үзсэн. Ийм байдаг юм болов байх шүү. 25-35. Тэгээд хамгийн их нь 25-35 юм билээ. Сегмент гэж авч. Чи YouTube дээр чинь нэг гаргаад ирдэг шүү дээ. Тэгээ таны энэ үзэлтийн хамгийн их өндөр үзэж байгаа 25-35 насны film үзэж байна. Тэгээд тэрнээс дээшээгээ дараагийнх нь болохоор 35-45. Тэгэхээр яг л манай тоглолтын сегмент явж байгаа байхгүй. Үнэндээ болоо. Тэгдэг юм байна лээ. Тий. За илүүхөө нэг үзсэн чи одоо намаагаа ухчихсан сууж шүү. Энэ хоёр хата ицсэн шүү дээ. За. Ингэж ойлгоод байгаа ш тахаа. Уулт бол өөрөө архинаас л болдог л архинд буруу өгөөд байдсан ш. Тэр чинь уг хүнээсээ л байгаа ш. Хэрхэн ууж идэхээс өөрөө тэргээ зохицуулах гэж байгаа тий. Уг хүнээс л соёлыг таныг түгээж ин гэж ойлгоод байгаа ш. Яг үнэ. Зүг. Яг үнэ. Одоо ингээд за арга билгийнхээ орж ирлээ. Ингээд нэг сайхан суугаад тэгээд нэг сайхан татаад нэг гоё юм яриад ингээд хүмүүс нэг ингээд нэг юм зөв зохистой энэ ингээд энийг ингээд жигшээгээд тахтаа биш байхгүй юу? Энэ ч өөр амьгүй зүйл шүү дээ. Энийг ингээд айлгаал те чи архинаас энэ арх бол амар шүү. Айлгаад тахтаа биш зөв зохистой хэрэглээс сурч байгаа. Тэ. Тэгээ нэг дүүн бол ингэж боддоо шүү дээ. Архийг хүн зүгээр хад жаргалтай байх үедээ л уулгоо юм шиг. Тэ. Ууралсан бухимдсан гонлгсэн битээ уураа. Тэ. Тэгвэл хүнийг яаж чулж магадгүй. Зүгээр энэ архийг
гоё ажралтай үедээ гоё өөрсдөө мэдээ зохистой хэрэглүүл эдийн дэжүүл. За үнэ. За ураа. Суралцаад явж байна. Ах минь зүгээр гэж сурах. Заримдаа сэтгэл өөрөөд ганц нэг найзгаа гомдох үе гарах юм да. Тэгээд сэтгэл өөрөөс ч юм чи бас буруучих юм да. Халуун цоо ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Zubrovka. Халуун цоо ярианы нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран ажиллагч Zebra Select компани. Тэгэхээр зөв манай Zebra Select компани бол энэхүү Оросын алдарт Stolichny брендийн цагаан архийг оруулж ирдэг. Тэгээд та бүхэн бодвол яг гарал үүслийн баталгаатаагаар авахыг хүсэх юм бол яг энэхүү одоо тий Zebra Select компани маань баркодыг уншуулад шалгаад аваарай гэж зөвлөё. Үнэхээр энэхүү Stolichny брэнд бол одоо Орос цагаан архи гэл одоо төсөөлөхөд ялдж байхгүй Европ болон дэлхийд даяараа андашгүй сайн мэдэх ийм сархтаа. Халуун цоо ярианы нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран ажиллагч Zebra Select Stolichny. Тэгтээ яг тэгэл одоо тэгэл би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Ер нь ингээл нэг 40 гараад ирэхээр ингээл эр хүн нөгөө нэг монголчууд амар гоё хийсэн бэ юм байна да гэж боддоо шүү дээ. 40 хүрсэн эр дөрөө дарсан ат гээл тий. Ер нь бол алдах нь хүртэл алсраал ингээл их сууртай болоод иртгэл юм шиг байна шүү дээ. Та яг гэж мэдрэмж авч байна уу? Та бол 6 жил болцсон байж та авч эхлээд дүүнэр нь одоо эхний жил дээр явж штэ. Тэгээд 40 би бол одоо 40 бит 40 настай. Манай хоёр найз ч одоо яг 40-ийн босгон дээр явж байгаа ингээд бид нэг үеийн залуучууд яг тэр өгний чи утгыг дөнгөж ингээ амсаалаа тийм юм сайн нөгөө 30 гараад 33-ны мөчлөг 37-ны жил мэлгээл нэг эр хүн чинь нэг ийм юмд дундгийн байна юм ингэдэг юм байна хичнээн хичгэж бүтэхгүй зүйл бас гараад ирдэг юм байна айгүй нэг тийм юм яг тэр ингээ шашин талаас нь унших юм бол чи ингээ шинэ хуудас нээхээс өмнөх нөгөө хуудсан дээрээ сараацсан юмныхаа тэр асуудлыг шийдэж байгаа маа. Одоо ингээд 33 гэдэг мөчлөг гарахаар ингээд дараагийн хуудсан тэндээ чи зөв бичихгүй 49-ний чинь шилдэлтэй чангалаа штэ хаамыг гэл тэгэл ороод ирж байгаа. Ингээ за одоо би зөв бичих юм байна. Шинэ хуудас нээгдсэн гэх нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд нөгөө юу гэдэл эрэгтэй хөхд ер нь эхний 50 жилдээ хэцүү. Тэгээ зүйлдээ 50 өрхөр яадаг лээ 5 нохоо утсан ч яасаа гэдэг. Юу ч хэлээд авах бол өнөө маргааш ингэ явах гэж байгаа би яасан ч яа гэсэн. Эрэгтэй хөхд тоглоомд өөрсөлдөд байдаг гэсэн юм. Тоглоомд өөрсөлдөд байдаг. Үнтэй болоод янз янзын машин мотоцикл болоод ерөөсөө өөрөөс бусдаар сэтгэлцөө тэр юм яг тэр ядаа юм яаж явж дээ. Дотн байсан хүүхд амьдраад байгаас бас үнэн. Тэр чинь үнэн хэдэж ш нөө. Сонирхоо шохоохох юм байдаг шүү. Одоо үрг. Хаяа бас энэ хамтдаа үзчихсэн гээд. Хөөс хэлдэг үстэй. Эрэгтэй хүн ч нэг багын хаус руугаа хүртэл хэлдэг шүү дээ. Хариугүй зөөлөн амтан гэдэг. Зөв өдөрдөж ядах юм бол эрэгтэй хүн ч хариугүй зөөлөн амтан гэж байна шүү дээ. Яг нөгөө нэг манай нэвтрүүлгээр чи хурдын отгон байрах орсон шүү дээ. Тэгээ чи яг энэ нөгөө дотор өдөг хүүхдийн талаар ярьсан байхгүй. Амар гоё ярьсан шүү дээ. Нэрэл отгон байрахыг яриад дууссан чинь нэрэл би чинь энэ дотор хүүхдтэйгээ хизээ ярилцлаа гэж бодсон шүү дээ. Хүн бол нэрээ хүүхдэрэл байдаг. Хайр салхилуулж ямар байгаа хөө нөгөө хүүхдтэйгээ нэг хайнаас салхилуулчмаар. Тий яг найзуудтайгаа нийл сууж дарихыг хэлж байгаа ш тэр бол тэгэл найзуудтайгаа нэг суу хайр нэг нөхрөөтэйгээ хүүхдтэйгээ салхилуулж байгаарэ. Одоо түүнэрх нь тоглолтын дээр их манай үеийнхэн ирж салхилуулах байхаа. Тэр өдөр баг салхилуулах. Бид нар одоо ийм юм байхаа. Comic-Con 2026 гэдэг нь бидний дөрвөн хамтлагийн дурсамж дуулгадаг 70% явах. Тоглолтын нийт 70% дандаа дурсамж 30% дээр нь арга бэлэг болон лайн апаар ирж байгаа хамтлагууд нь тоглолтод явах. Тэгэхээр ихэнхдээ бараг 80% нь дурсамж явна. Яг тэгэхээр нөгөө лайн апаар ч одоо Татар, Ванкуш, Эсэндай, Минжинсор, Номин, Нөөм, Snap, нөлөө, дөрвөн зүг эдгээр чинь бүгд нөгөө нэг хуучны нөө та. Ойрын хэдэн жил тайзан дээр дуулагдаагүй. Тэгвэл айгүй гоё байна шүү дээ тий. Тэр тухайн үеийн бидний нэг одоо нэг 2000 оны 5, 6 оны, 7, 8 оны үеийг л тэнд авчрах гэдэг байгаа байхгүй. Мэдрэмжийг. Тэнгууд л нөгөө бидний чинь 29 үеч ороод байна шүү дээ. Тэг нь. Нөө хүүхдийн чинь салхилуулах байна шүү дээ. Тэгэл нөгөө нэг одоо 2026 он боловч тухайн үед чинь хэдүүл аваачаа. Энэ үеийг тэнд аваачаал гэх гээд байгаа. 2006 он руу юу? Ямар гоё юм бэ? Ястай гоё тоглох юм байна. За тэгвэл биш дээ ингээ. За би өөрөөсөө эхлэе заяа.
А би бол хүүхэд байхдаа нөгөө хүүхдийн хүсэл. Тэгээ би бол хүүхэд байхдаа нөгөө таеквондогийн тамирчин байсан. Тэгээд ингэхдээ би ингээд яаж игээл тэнд ингээд сорил тэмцээнээр ялаал тэгэн гутаа гадагшаагаад ингээл гадны орнууд руу тэмцээнд явах яг тэр зорилгоо биелүүлэхээр би ингээс амар ингээд одоо тийм гэж гоё одоо хүслээ биелүүлсэн юм шиг тэгж авдаг байсан баггүй юу. Тэгэн гот одоо өнөөдөр эргээд 40 эдтэй болсон чинь би яг тэр хүүхэд байхдаа тэр ингээл тэ гадагшаа яваал онгоцонд ороо суухаараа нэг гоё байдаг шүү дээ. Ингээл тийм гэл хөөх шээс чүрээд байгаа. Тийм тэр хөөх мэдрэмжтэй. Одоо хүртэл би тэр мэдрэмжийг авах дуртай. Тэнгууд одоо хүүхдүүдтэйгээ чи их нэртэйгээ ингээд аялах дуртай. Одоо хөтчгүй аял гэдэг влог хийдэг те. Тэнгуудаа хөтчгүй аял влог бол нэг ч төгрөг олдоггүй. Энэ халамжын ярианы хажууд бол маш өндөр зардалтай нэвтрүүлэг те. Тэгсэн хэрнээ маш өндөр зардалтай ярина би хийдэг. Хийдэг баггүй. Тэр хүслээ биелүүлэх гэж. За тэгвэл энэ чинээс эхлэе. Багийн хүүхд насны хүсэл. Видео зэрэг дуу хууртай холбоотой бас тайзан дээр гараад ер нь тайзан дээр дуулж байх үе бол өдөр болгон гялцдаг тийм хүмүүс байдгүй л дээ. Ихэнх цаг үедээ бэлдэж байж байгаа тэр ховорхон мөчөд тэр цагт л гарч ирж яг гялцдаг тийм байдаг учраас тийм одоо маш олон зэрэгтэй. Тэгээд маш олон зэрэгтэл мэн дууг мэн дагаж дуулаад тэгээд тэгж гоё олон жил хөдөлмөрлж олон үр цайтал шүнжэнгөө шүлгээ бичиж үгээ бичиж хийсэн дуунууд маань хүмүүс дагаж дуулаад ингээд тэнцээ ингээд хамаг юм шар усч энэгээр гал ингээд ирж гинээр зүгээр хамаг ус босцсон тэр үе мэдрэмж аим үзсэн ш тахаа тэгэж зөндөө үзсэн тэр мэдрэмж гоё одоо тэр мэдрэмжээ дахиад авах байхаа одоо тэгэл гараад ирэхээр арзганаал ингээд цаанаас ам хил хөдлөөл тэгэл ингээд явцдаг да хөөрөөл зүгээр Хүүхэд гарч ирээл. тий яг хийдэг байх нь ш тэндээс нэг хүүхэд байхдаа нэг тайзан дээр гарч ирээд бүжиглээл бас яг тэр мэдрэмжийг хүмүүст өгж байгаа шүү дээ. 20-уулаа 30-уулаа нийлсэн гарч тайзан дээр гарч ирээд рэп бүжиглээд нөгөө хүмүүс чинь зэрэглүү чинь пүн гэх нэг сони гоё юм үсчээд бүр тэгэл өөртөө юу үзүүлснэж мэдээд байгаа шүү дээ. Яаж харагснаа мэд. Тэр мэдрэмжийг тэр үеэс аваад ингээл одоо энийгээ давтамжтай ингээл авсаар л явна. Энэ мэдрэмжээс салж чадахгүй байна. Тий. Муба. Би ч бас ялгаахгүй. Би чинь бид нар ч ер нь ерөөсө 10 жилдээ бүжиглээд өссөн юм билээ. Тэгээ би чинь бас тусал 6 7 дугаар ингээс рэп бүжиглээл аймгийнхтай медаль зэтал аваад өөрөөрөө бахархаал тэгж явж байгаа л одоо ах нарыгаа сонсоол хуучны одоо тэр Тупак гэдэг юм уу те барууны хипхоп Монголын хипхоп айл айлны сонсдог байж байгаа л за би ерөөсөө хамтлаг байгуулаад энэ хипхоп сонирхох юм байна. Дүү чинь бүр зохиол мөхөл pop mop тулдаг байсан шүү дээ. За тэгж явж байгаа л намайг хамгийн анх хипхоп руу оруулсан хамтлаг бол Даймбэг хамтлаг байхгүй. Монголоос нь тэгэл дараа нь хайс топлоо минь гэдэг бүр одоо нэг гарцгүй гээл нэг гоё бүлэг байгуулгатай л тэр мэрийг сонсдог. Тэгээд явж байгаад за би ерөөсөө хипхоп дуулах юм байна гэдэг хипхоп тэмцээнд бот руу явдаг байхгүй. Тэгээд тэнд хамтлагийнхаа хоёртой танилцал эргэж буцалтгүй шигтэл миний мөрөөдөл бол ерөөсөө л өөрөнгө гэсэн хит дуутай тэрийн тайзан дээр хүмүүс дагад дуулахыг л боддог байсан. Дүүн тэрийг 20 наснда хийдсэн байхгүй. Тэгээд би амар өөрөөр бахархаж ирсэн. Би одоо ингээд 20-оос 30 нас бол баг хэр баргийн нэг юм залуучуудын бодоогүй юм амьдралаар амьдэрсэн байх гэж өөртөө бас баярлаад идэх байхгүй. Тэр чинь хэцүү ш тахаа тий. Нэг дуу хийт болох чинь энэ жоохон зах зээлд энэ жоохон хүмүүс хүргэн гэдэг чинь мангар чанга байхгүй. Тэгээд ипэмч бидний дуу гахгүй. Телевизэс тоохгүй хаа. Аваач дүүг нь хинбэ гэд гаргаа хөөе болчдөг. Тэгээд баг хазан таарч нөгөө ёндоо гэдэг үгдэж ш. Тэр ёндоо таарад нэг телевизлийн уусын тухай ТV8-ийн насаагч телевизээр явуулж өгөө. Би насаагчд нэрээ үнэхээр баярлдаг. Насаагчийн телевизээр гараад бүүм. Ингээ гэдэг дуу. За. Ипэнд нэг ч удаа дуугаа өгч үзөөг нь үлээ хамтлаг. Нэг ч удаа. Насаагчийн гадаа ингэж хүлээж ингэ сууж байгаа л клипээ явуулж гал нэг нэвтрүүлэгт нь оруулаад өгчөөч гэж гуйж хагаад насаагч оруулж чадах. Тэгэл бүүм. Марашаас нь FM нөөрэ яриа. Өөрөөсөө олж авч. Өөрөөсөө олж авч. Нэг ч удаа үлээ хамтлаг ипэнд дуу авч өгөөгүй. Угсаа өмнө зөндөө өгсөн нөгөө амар хүн дуу өгдөг бах та шууд гаргаж байгаа юм чи. Одоо 51 тавихгүй ганц тавьчих ганц. Одоо отхнаа тэр 8 гой дурсан жоохгүй. Тэгээд 20 наснаас 30 наснд бол би бол яг энэ урлагт ингээ гоё явсан. 30 наснаас өдөө хүртэл нэг 10 хэдэн жилийн хугацаанд ч юм уу. Амьдралынхаа бас нэг ар гэрлээ амьдрал ажил мэрэгжил энийгээ хөөгөөд явцсан байхгүй. Хүүхэд насны явуулаагаа асуулт нь. Яг одоо нэг тэр нөгөө хүүхдийн хүсэл гэдэг байхгүй юу? Тэр нөгөө хүүхдийн тэр нэг дотор хүүхдээ эрхлүүлнэ гэж ярьж байгаа л энэ яриа руу яваарсан шүү дээ. Тий. Тэгээд асуулт нь юу байлаа? Хүсэл Хүүхэд насны хүсэл. Өнөөдөр хүртэл биелүүлж биелүүлээд одоо ингэж явдаг
хүсэл одоо мөрөөдөл ч юм уу тий. Ер нь бол яг хүслээ хийцэн л яваа болов уу гэж боддог байхгүй би. Одоо дуурлагч болон дуучин болон угаасаа рэп бүжгээр бас яг адилхан. Тэгээд бас нэгэн би хөлбөмбөг тоглодог байхгүй. Тэгээд би миний хүүхэд насны хүсэл нэг юм одоо шилдэг товтлогч тиймэрхүү юм болох дуртай. Тэгээд тэрийг бас би чинь бас клуб тоглодог байсан. 6 жилийн тамирчин. Оо ямар гоё. Тэгээд миний хүүхдийн ганц мөрөөдөл нь алтан шахаа гэдэг байсан даха тэмцээн дээр оронгууч нь. Би нөө хамгийн шилдэг гол хийх хүнд өгд. Тэрийг авч ийсэн би яг унж татчих бакгол хийгээд тэгээд алтан шахааг нь авч ийсэн. Тэгээд миний хүүхд насны мөрөөдөл тухай тэгж биелжсэн юм болоо. Нэг мөрөөдөл наа. Нөгөө мөрөөдөл бол одоо ингээд яг одоо би энэ мөрөөдлөө хийгээ сууж ш найзуудтайгаа. Би эдэртэйгээ байхлаарэ миний хүүхд салхилдаг. Эдэртэйгээ одоо тайзан дээр би гарч бас хүүхдээ салхилуулна. Миний үеийн дангрон миний үеийнхэн хурж надтай бас хүүхдээ салхилуулаарай. Энэ л одоо миний хүсэл бол биелж яваа гэж бодож байна л та. Ингээ би энэ бол миний хүсэл байна. Энэ хүмүүс. Айгу гоё хэллээ. Миний үеийнхэн ирж 4 сарын 4-нд тий одоо тоглолтод ирж хүүхдээ салхилуулаарай. Доторх хүүхдээ салхилуулаарай. Тий. Ингээд. За миний хувьд болохоор тэгээд хүүхэд насны гэхээр одоо тэгэл хүн сайхан амьдрахыг мөрөөддөг хүн болгоно. Хүүхэд тэгэл сайн ижилтэй тэгэл мэдээж угсаа энэ урлаг хипхоп гэдэг зүйлээс бол хизээж хөндөрч чадахгүй. Өөрийнхөө сансан хэмжээнд би бол юм хийж үзсэн хүүхэд багтаа урлагаар. Гэхдээ жоохон богинохон хийсэн. Миний карьер жоохон богинохон. Тэгээд тухайн үед карьераа 2 жилийн карьертай хамтлаг тэгэл нэг цомог тоглолт хийгээл байхгүй болсон. Тэгэл одоо би эргэж ирээд 20 жилийн дараа харж ирж байна. Тэгээд тухайн үед байсан 15 6-тай 17-тай залуучуудыг би одоо энэ 26 оны 4 сарын 4-нд би ирээсэй гэж хүсэж байгаа. Дотроо би бодоод байдаг байхгүй. Тэр залуучууд намайг одоо үдчил байгаа. Бүсгүйчүүд залуучууд бүгдөө те тухайн үед open air-д ирж исэн тэр 25,000 хүн одоо намайг зарим ядаж нэг 3,000 ч юм уу 5,000 харцлага баг те. Тэгээ би одоо нэг тоглолтын дээр ирээсэй гэж байг өсдөг байхгүй. Тий. Тэгээ ер нь бол хүүхэд насны мөрөөдлөөрөө бол өдөө хүртэл амьдарч байна. Сайхан хааны ажилтай боллоо, сайхан гэрүүлтэй боллоо. Хамтлагаараа уран бүтээлээ, найз нөхдөөрөө уран бүтээлээ мээгээ явж байна. Дөрвөн зүг хамтлаг маань бас тусдаа ямаа хийж байгаа. Лейблэр ямаагээ явж байна. Одоо ингээд 20 жилийн дараа тоглолтоо тавьж байна. Энэ бас л миний мөрөөдөл. Тий. Яг л мөрөөдөлтэй л амьдарч байна да. Одоо юу 4 сарын 4-ний тоглолт маань юу хаана болох юм бэ? Степ брэнд болж байгаа. Степ брэнд. Нөгөө нисгэн ажил юм тий. Тэгээд бас тикет таахаа. Талбайгаас тоглолт эхэлтэл битүү автобус явна. Тоглолт дууссан буцаад талбай хүртэл битүү үргэж өгөх автобус явна. Ямар гоё. Нэг удаа 10 цаас төлөөд авчгаа тэгээд хэдэн удаа шинэ рейс. Тийшээ ингээд бүглөрөөл явах юм байна. Өөр шууд гоё унаандаа суугаад автобусандаа суугаад би уусан ч гэсэн амаа. Тийм автобус нь үргээд өгч манай тоглолт. Зал талбай нэг зөө. Нэг давуу тал нь их болох нь манай үеийнхэн ч орчоод мэдээж ганц нэг юм уу тий. Чодоо тэрнийг одоо яриад явах гэж байна. Тэгээ нөгөө асуудал гарна сохтуу байна. Тэрнээс нь хамаараад автобус гаргаад манай тоглолт одоо автобус ажиллана. Тэгээд тоглолтын дурш нааш цаашаа хүн зөөн. Асуудал. Тэгээ манай тэгээ тэнд бас гоё зогсоод их том байдаг шүү дээ. Тийм. Зогсоод айгу гоё шүү дээ. Яг одоо юу гэдэг урлагийн том заалуудыг бод зогсоод муутай байгаад идэв шүү дээ. Тэгээ степ бол нэлээд том зогсож байгаа. Би бол бодохдоо ингээд эртгэн очоод зогсчихвол зүрх гэж байна. Яг зогсож байгаа юм лээ тий. За илүү. Очоод гоё машин төлөв тавиад. За манайха энэ гоё ярианы араас алив. Энэ гоё ярианы араас нэг сайхан тулах За гэсэн. тэгээ. Сүйдээ раунд гэх том хоёр Хэд граунд байлаа. энийг одоо энэ нэвтрүүлгийг одоо хамгийн их раундтай нэвтрүүлэг болгоцгоо. яг үн. Заавч. Би сандагт хэлсэн. Нарны алтлаг өмгийг ууж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Зөөлөн сэрвэлзэх салхийг амталж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Тэнгэрт байгаа хамгийн хөвсгөр үйлсийг шилэн хондгонд минь хий гэж. Би сандагт хэлсэн. Баярын нулимсыг шүүдрийн дусалтай холиод дашмаг доторхойг минь дүүргэ гэж. Би сандагт хэлсэн. Хаан хүний л уужуулах хам биерийг бүтэй гэж.
Халамцсан яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Арван үндэс компани. Арван үндэс компани маань энэхүү хам бэрийг та бүхэндээ танилцуулж байна. Монголын хамгийн анхны дүртэй шар айраг буюу онц дүмд анимашнтай хамтарч ажилладаг. Энэхүү шар айраг маань алтан шаргал өнгө зөөлөн амтаараа ялгардаг юм а. Арван үндэс хам бэр. Энэ гой нөгөө юунаас жанчивлагаас гой даруулаараа. Энэ чинь маргааш нь ч хэрэгтэй, одоо ч хэрэгтэй шүү. Ер нь жанчивлал ч бол. Юу ирээдүйд ч хэрэгтэй. Ирээдүйд ч хэрэгтэй яг үнэ. Мандаа нөгөө сакснаасаа нэгийг өгөрч. Саксан үү. Тэгээд бас ахыгаа гэр бүлийнх нь хүнтэй хэрвээ дүүнэрийнхээ дууг сонсож сонирхдаг бол дүүнэр нас урилга өгч байгаа. Оо ямар гоё юм. Тэгээд нэвтрүүлгийнхаа дараа хахад албан ёсоор хоёр урилга ингээд За гэлээ. Окей. хэрвээ боломж цагийн даруул дүүнэр гараад нэг хүүхдээ салхилуулаарай. Яг үнэ. Тоо гэдэг гайхалтай шидтэй зүйл. Сонсоод яг тухайн цаг үед нь очдог. Аваачдаг. Тэр дурсамжаар нь аялуулж чаддаг. Гайхалтай зүйл. Нэр яг ингэ сонсохоор яг түн гөл явчихдаг шүү дээ. Нөгөө охин найрч майж юм бодогдоол тээ. Амар орж ирдэг тий. Хаягдаг дуу сонсохоор хаягжсэн үе бодогдоолаа. Тэр яг тэр үеийн хит дуунууд моонууд нь байж идэг тий. Яг зүмсгэл хамт байж идэг ш дурсамжтайгаа зүг. Аялал ноттойгоо. Би одоо өсвөр наснд намайг өсвөр наснд байхад чинь яг нөгөө камертон номын тасцын прайм оргил үе. тийм шүү дээ. Ид алж ийсэн 2 АЧК тий. Аа. Яг юм байна. Топууд тий. Шилдэг шүү дээ. Одоо камертоны ховсол гэдэг тоглолт болоод циркэд болоод 3 өдөр дараалж үзээл тэнчин. Тэгээ ер нь энэ дашимт хэлэхэд энэ урлаг гэж зүйлийг бүх хүч сэтгэл зүрхээ зориулж өнөөдрийн төвшөнд авчих. Миний хэлдэг үг. Хөл бөмбөгийн талбайг нь байрлалцсан гэж ярьдаг. Одоо шинэ үеийн залуучууд бидний барьсан хөл бөмбөгийн талбай дээр дураараа тоглож байгаа. Дуртаагаараа тоглож шít. Унж татчин өшгөлж буруу. Энэ бүхнийг хийж өгсөн, талбайг байгуулцаж өгсөн ингээд үе ах нартаа бас баярлаа гэж хэлмээр байна. Хүндэтгэл үзүүлмээр байна. Та нар байж ээж өнөөдрийн энэ урлаг гэдэг зүйл маань бид нар өнөөдөр ингээд оршин тогтнож байгаа шүү гэж бас хэлмээр байна. Үнэ. Нөгөө замын чулуу түүн гэдэг шиг тийм ээ. Яалч яахгүй нөгөө ихлээд нөгөө гарч ирээл ингээд баахан хараалын авдаг шүү дээ. Энэ одоо юу юм бэ гэдэг. Айстав манаа тэ дижитал мистал дамбанк монторепи хоёр хөө гэлдэж бид нар чинь тэ яад гарууд юм бэ гэж ингээд ихлээд нөгөө баахан хараалын өөртөө авдаг шүү дээ тэ. Тэгэл араас нь гоё дэмжээл явдаг тэ. Ойлголт. Хоёрдугаар үеэс бол бас тэдний нэгдүгээр үеч хэцүү ш тах яа. Тэгээд гудамжны зойлбон халтгаар нь доо. Биднээс арай ясан дээр зойлбон халтар биш стил хийгээд байгаа. Даймбак гэдэг хамтлагч бүр хуцаа ойж өмсдөг. Бүх юм нь брендлэг хамтлаг байсан байхгүй. Одоо ярих юм бол одоо үе дээр ярих юм бол өөр ингэсэн брэнд хувцастай. Өөр ингэсэн брэнд ийм тайп урсгал жанртай хипхоп дотроо. За. Даймбак стайл гэдэг байж байгаа. Хөгжмөө өөртөө Хөгжмөө өөртөө юм. 90 доос та. Тэгэхээр чи бас амар том юм хийжсэн. Тусдаа брэнд байгаа байхгүй. Орчин үеэр. Гэтэ тэднийг ингээд хүн харахаараа нөгөө өмсөн зүйлснээс нь хараад одоо ингээд чичлэл доош нь хийх тийм үе амар хэцүү үе тэд нар чинь бидний өмнөөс нүүр тулсан боо. Тэр нэг арай жоох ойлголтын нөхцөлийн дараагаас манай үе гарч ирж гэтээ бас бид нар тэрнтэй нүүр тулсан л та. Гэтээ арай зөөлрсөн байсан. Одоо үеийн дүүнэр бол зүгээр бэлэн зэлэн сайхан засаад өгсөн хөл бөмбөгийн талбай дээр талцж байгаа сайхан тоглож шít. Тэрийг нь харагч сайхан байна. Энэ бол өөрөө хөгжлөж харж байгаа болохоор. Тэгэхдээ нөгөө түрүүний нөгөө лефт ярьсан шиг таад ер нь юу гэж боддгоо одоо ингээд яг үнэхээр тэгтээ бас ингээд үнэхээр чих рүү ордгоо дуу байдаг те. Байдаг. Бүр ингээд тарих руу нүдэд байхад зүгээр болж өгдөг. За энэ бодё гэдэг. Дараагийн дугаар шууд тавьдаг, эсвэл унтраадаг ч юм уу. Тий. Байлгүй яг уу. Сүүлийн үеийн дуунаас тэгвэл миний хахт аль нь тийм байна. Аль дуу тэгж сүулт яг ингээ ёнг гэтэл энэ унтраа наатгаа гэж санагдтал авсан дуу. Залуучуудын нөө. Тий, залуу дуунаас. Гэ зааж гараа нэг амар баг эротик шахуу дуу байсан юм аа. Лимит Кингийн байлуу. Хэнийх байла. Бүр амар эротик шахуу. Игээл баг яг үгээрээ баг яг заагаар порно хийдэг юм байна.
тэгээд ирсэн. Тэгээд тэр бол за. Тэрнээс биш би тэр нөгөө Limit King Баяр цэцэг хоёрын дуулсан дуу монд бол дуртай шүү дээ. Тэр мөр бол гоё шүү дээ ингээд юу. Тэр King-ийн хөл. Ялгаагүй шүү дээ. Тэгээд тэр дунд бас тиймэрхүү дуунууд байна. Одоо хэний мэдгүй нэг муухай амар хөвгтэй. За биднээс үед хараалыг ганц нэг хэлэл байдаг л байсан л та тийм. Гэхдээ бүр амар тэгтлээ бүр одоо бүр эмхтөний эргэтэн дуудталтай гэж. Манай 113 бас л хардстэй бас л. Яг энэ зүйл дээр нөгөө залуу дүүнрээ нэг одоо өмгөөлөө бас ахын үднээс хэлчихээ нэг байна. Дууны чи өөрөө жанр чи яг стил урсгалын хипхоп байж болно. Дотроо жанр байж хардкор ч юм уу те. Өөр байж байгаа. Тэнгүүд тэрийг нь бас тэр өнцгөөс нь бас харуул бас зүгээр юм болов те. За энэ хардкор дуу юм байна. Тийм болохоор энэ дээр ч угаасаа л ингэх юм байна штэ. Бас ойлгочихвол те. Бас нэг ойлгоод өгчүүл бид нар чинь тэгтээ нүүр тулж явсан штэ. Бид нар чинь гудамжийн залимгаар дуулаад. Тэгэхээр хэн ойлгохгүй гэхэл бид нар л ойлгож өгөх. Нэрээ бас тийм шүү тийм. Бид нар л ойлгож өгөхгүй бол одоо та нар адилхан зовлон туулчаад яагаад бид нар ингэж ангин штэ. Тэгэхээр энийг бид нар л ойлгож өгөх юм байна. Гэхдээ энэ ойлголтыг нь одоо ингээд хүмүүстэй тайлбарлаж өгмөр байгаа байхгүй. Жишээлбэл тэр дуу чинь муухай байна л да. Гэхдээ тэр чинь өөрөө жанраар ярих юм бол хардкор дуу. Хардкор дээр нэг хардкор дуу хийчихэд ингээд хонгор мэн гэдээ дуулаад авах шүү дээ. Өөрөө хардкор. Тийм. Найстопи хардкор. Аимшиг кино үзчихээд юу амар цусна үчтэй. Ингээд тэгвэл асуудаггүй л тийм. Тэрнтэй Тэгээд яг тэр тэрэн дээр би бол тэгж бодоод байгаа юм. Тэр Маамун Ашраар оролддог нь жоохон буруутчих. Яг тэр бол алдаа нөгөө Тэр маш том алдаа шүү дээ ер нь. Ямар ч гоё урсан. Үеийн хүүхд Маамун Ашраар. Би ч энэ Зууны мандаа дуу шүү дээ. Тий. Одоо хөгжмийн төгсөл лувсан шар биз дээ. Хөгжмийн зохиолыг хийсэн өгийн нэг лам сүрэн гэж хүн биччихсэн. Өөрөө брэнд дуу. Тийм 1900 баг 50 он бас 70 он ч би сайн санахгүй байна. Нөгөө долгор ихчсэн дуулж исэн дуу штэ. Анх олон таниулж исэн. Яг айн түрүү нөгөө хэлдэг шүү дээ. Шүүмжтэй талсах юм бол ямар айн дээр юу гэж ямар шин дуу зохих нь бол асуудалгүй яхахын дүнрээ байгаа. Окей. Тэр бас зарим зүйлтэй хангалттай байгаарай. Цензур байх хэрэгтэй. Нэг тийм агуулгыг бол Маамун Ашрч юм бол одоо 56 бараг 57 илүү мэд санахгүй 50 онд гарч исэн дуу. Аян зөхиож гарч исэн дуу. Тэдний аавыг хүмүүжүүлж ирсэн дуу байхгүй юу? Тийм. Тэгэхэд тэр хүний дууг өнөөдөр хүүхдүүдийн хамгийн дургу дуу болгож болохгүй байхгүй юу? Одоо би зүгээр ингээд Маамун Ашрыг бид нар зүгээр ингээд би одоо хүүхдэд хүртэл айлж өгч дуу штэ. Тэгэхэд л өнөөдөр тэрийг нөгөө нэг болохгүй үг хэвээ оруулаад дуулахчаар тэр үеийн сонсогч залуучууд нь бас сонсох гээд шүү дээ. Тэгээ манай хүүхд нэг өдөр таны дуулаад байсан Маамун Ашр ийм утгатай дуу штэ гэвэл энэ баг 10 жилийн дараа Маамун Ашр тийм болчих юм билүү. Яаж мэдээ гэдэг шүү дээ. Тэгэхээр яг зүгээр ямар стилээр ямар төвшөнд ямар жанр дээр яаж тоглож болно, ямар нэг скил хийж болно. Тэгээ би энэ дээр нөгөө нэг оролдох юм оролдохгүй юм гэж байна. Хийх юм хийхгүй юм гэж байна. Одоо би ахаа ажил суучаал шууд таквондог мэдэн хийрэлвэл одоо ахыг зүгээр яг тэрнгээр нь би нөгөө мэддэг болохоор таквондо л гэж яриад байна л та. Тэгээд тэгвэл амар танд одоо ямар санах байна тийм шүү дээ тийм үстэй. Танаа надаас өмнө та хийгээд үзсэн тухайн левелүүдээр нь хийгээд үзсэн тэр тэмцээн тулаанд ороод үзсэн байж идэл бид нар ч авснаа. Таквондо ч юм бол юм штэ гэдэг тахлаар чи шууд орчинд нь байгаад юмын туулаад үтсэн хүний хувьд бол нэг муухай санагдана гэдэгтэй. Яг нөгөө цөнзөөрлөн гэдэг ярихаар эргээд дахиад нөгөө социализмын үе рүүгээ явчих واخ. Зүгээр эрхчлөөг нь олгоод гэхдээ зүгээр ер нь нөгөө нэг төрөний нөгөө хувь хүн бодтой гэдэг шиг ханаа бас нэг эдик моралаа барай явуучвал тий. Яг зөв. Яг эдик морал гэдэг чинь тий. Бодоод үзээч. тэгээ би яг зүгээр энэ саний энэ Маамун Ашрыг дээр ингэж чуусан тэр хүний тухайн эмоц гинэн зам бах. Тэрнээс хийгээд хийгээгүй бах гэж би бодож байгаа шүү. Урлагдаг өөрийнхөө нөгөө жанр дээр ингэж энэ дээр нэг жоох фристайл явчих гэсэн ч юм уу те. Тэр нь ингэн гээгүй юм уу? Яг нөгөө нэг зал тэр чинь жоох өгч штэ. Гин томоогүй алдаа байсан байж магадгүй шүү гэж би усарч. Гэтэ алдаа хурдан засаарай. Бүр үнэхээр яг яастай бүр ингээд бүр фэн болсон шин залуу артуудаас хэнийг ярих хоёр нь. Би ингэж боддөг юм. Яг урлаглаг одоо манай дүүнэр яг хипхоп гэдэг чинь өөрөө өнцөг шүү дээ. Нэг заавал хипхоп хүн юм байх хэрэгтэй юм. Сайн байна уу? Нэг заавал тэгэхээр энэ swag гэдэг хөө. Дуун дээр орлоо юу маань энэ тэр энэ swag гэдэг хөө. Тэнгүүд
Swag гэдэг зүйл чинь зүгээр энэ дуун дээр гарч ирдэг амьдрал дээр not possible шүү дээ. Чамс боломжгүй зүйл. Ялангуяа Монголд шүү дээ. Энийг юм гарснаа юу байна. Ах ямар гоё. Ингээд тэгвэл миний яг гэдэг хэлдэг чинь одоо яа даа юм бэ гэл тий. Тийм swag гэдэг зүйл чинь дүүн амьдрал дээр ямар ч хэрэгжих боломжгүй. Ялангуяа Монголд хэрэгжих боломжгүй. Тэр зүгээр дуун дээрээ хийж болно. It's okay. Тийм юм байна. Тэр ямар сандаа манай нэг дүү нэг хипхоп гартаа танилцсан. Сүүлийн залуучуудад танилцсан гинэ. Тэгээ манай нэг дүү болохоор халзаа гэдэг юм л та. Сайн намайг халзаа гэсэн чинь нэг ингээ өмдөндөө гараадсан. Зөөлөөс. Хин нэр өгсөн байж дээ шээ. Зөөлөөс. Амар нэр өг. Зөөлөөс өгтэй. Тэгсэн шүү дээ тааш. Надад тэр та нар их зүгээр санагдаад байна. Тий, яг нөгөө ахын асуулт явж байна. Тий, яг зүгээр. Та нарын одоо яг хийж байгаа юмуд том төсөл хийгээд байна. Тэгээд та нарын ер нь хүргэж байгаа юмнууд нь яг нөгөө нэг юм өнцгөө олж хийгээд байдаг. Урлаглаг тий. Урлаглаг руу яг үнэ. Тийм нэг юм сүнслэг юм хийгээд байдаг хөө. Тий. Яг хараал хэлжсэн дуунууд нь ч байгаа. Хараал хэлэхгүй одоо сүүлийн үе та нар бол бас дуу гэхээс илүү бүр юм төсөл болгоод байна л дээ. Тэг чи. Одоо синематик руу гарсан бүр айгүй гоё. Сая жишээ нь ингээд тиймстэй дууныхаа ардаас одоо ингээд лодонгийн төдөвгөн тэр ном ингээд бестселлер болох шахууны зарагдж ийн гэж байгаа байхгүй тий. Энийг өөрөө нөлөөл гэж байна шүү дээ. Энийг инфлюенсер гэж байгаа. Яг үнэ. Тэгээд хоёроо орны бийчүүд бас муухай. Гэтэ гоё ингэ толгож хийгээд байна. Юм бүх юм. Тэгтээ хол 3 юм тий. 3 4 юм айгүй гоё. Бүр яг гоё ингэ тулгаад яг юм оноод. Тэгээд яг манай үзэгчтэй хэлэхэд энэ жанр урсгал дотор жанр гэж юм байгаа шүү. Тэрийг сайн ойлгоорой. Тэгээд нөгөө нэг хардкор гэж ярьж штт. Тэнгүүд энгийн одоо философик ч юм уу. Манай та нарт бол нэлийн философи руу орж ийн. Манай 100 гаруй 13 одоо манай лимит кинг гэдэр бол нэлийн хардкортэй. Хардкор дээр философи бол нөөрën цохимжгүй ч юм уу. Бас юм нэг ойлголтууд байгаа. Тэдийг буруу шахаас өмнө бас тэр нөгөө нэг өнцгүүдийг ойлгож аваасаа гэж хүсэж байна. Тэгээд тэд нар бас урлаглаг талаас нь ярих юм бол ийм байна. Нөгөө стил жанраар нь ярих юм бол ийм байна. Гэтэ одоо бол яг скиллэр нь надад хамгийн их таалагддаг юм бол Mowji, Genji хоёр айгуу таалагддаг. Оо гайхалтай. Скиллүүд амар сайтай, тоглолт сайтай, сонирхолтой, хүн сонсохоор уйдаа ахгүй ч юм уу те. Манай хоёр бол ерөнхийдөө бас хипхоперч чинь swagger чинь тэнгуүтэй гой философи дуулаа амьдрал дуулал чинь миний бодлоор энийг бол урлагийн өнгө гэж би хэлэх бах. Тэгээ хуурах чадамжтай, маневр сайтай, скил сайтай гэсэн чадвар сайтай гэсэн шүү дээ. Жүжигчний хувьд бол одоо алуурчин болж тоглонгуудаа сайн үнэ тэрийг хамгаалаад нэг эсвэл баг комедич тоглонгуудаа энд дараамж тоглож ирдэг ч хоёулаа хүнд хүрдэг энэ байвал баг тэр чи чадвар ш тахаа. За манай энэ 45-ын энэ 5-ын бол бас юм яриг бол нийт зөглөө аваа явуулсан. За дахныхаа үр хангах яг хоёр гэсэн. Миний хувьд гэсэн би бол таандар сонсох дуртай. Бас мундаг уран бүтээл хийж байгаа. Фольклоризм дүүгээс сонсох дуртай. Лимит кингийг сонсох дуртай. Гэхдээ одоо ингээд сүүлийн манай хараараас гарч ирж байгаа залуучууд маань гой уран бүтээлүүд их бас амар хийж байна. Young Sab, Young Mowji. Айгу гоё. Бүр заримдаа тэдний хөгжил, тэдний скил, тэдний бодож байгаа юмнууд амар гоё. Тэгээд уйлдуулж байгаа нөлөөлж агуулсны ямиг уйлдуулж байгаа, уйлдуулж байгаа. Тий. Айгу гоё. Одоо Genji ч би сонсох дуртай. Genji бол бас одоо энэ сүүлийн залуучуудын одоо Young юу гэх юм бэ? Young Nation шүү дээ. Young Nation тий. Шинэ тус. Young одоо шинэ үе. Young Nation шинэ дараагийн шинэ үе, шинэ цус, шинэ мөнгө. Бид нар яг гоё явж байгаа. Залуу мөнгө. Залуу мөнгө. Одоо яг өөрсдийнхөө үеэс яг нэг голд нэг юм нэг хоёр үе ялгасаад байна да. Аргагүй шүү дээ 10 жил хайдсан шүү дээ. Одоо нэр ах юм биш үү? Бид нар ч 2 дугаар үе. Одоо тэгсэн чи хэдгээр үе тэр юм гинэ? 6 дараа баг явж байгаа шүү дээ. Хаашаа тийм юу бүр гаруудсны үе шиг болтгоо. Тэрэг бол харна шүү дээ яхан зөв нэг хүн болгон л яхан нөгөө нэг өөрсдөө ороод өгнөд байгаа. Тэрнээс чи тэтгэр үе гэсэн юм гэдэг юм үе. Тэрнээс чи iPhone 4 штэ гэдэг байг. Зөв миний өмнө арай гарсан. Бид дөрөв чинь жишээлбэл бас би биндээ хөндлөлтэй шүү дээ. Ингээд жишээлбэл нөгөө юм.
Тэнгүүд яг тэр нэг за миний өмнө гарсан ах насан чацуу байсан ч арай өмнө хүн танигдсанаар хүндлэгдэн шүү дээ. Тэрэнгүүрээ л нөгөө үе гэдэг юм гарч ирж байгаа юм да. Яа гэх. За кадрын өргөлж би нааш нь татлаа. Жи десант дээр маач гэсэн мундаг шүү дээ. Тэдэртэй бол манай хэд бол хөдөлмөрч маш хөдөлмөрч. Хөдөлмөр бол үнийг бий болгоно гэдэг бол үнэхээр үнэн гэдэг эндээс харах хэрэгтэй. Мундаг байна. Чадвар гэдэг чинь заавал хүнд байдгүй. Явандаа суудаг зүйл гэдэг нь бас хөдөлмөр гэдэг чинь хүний бий болгож байна. Одоо Morning Star дуу бол одоо бүр амар. Тэгэхээр бас хайхалтай харизмтай. Тэгээ өдөө хүртэл ингээд урлагтаа бас өнч явсан бас тэр үеийнхаа залуучуудад бас баярлаа гэж хэлмээр. Баярлаа тий. За. Авъя. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршаа. За тэгэхээр Жанчивлан Аршааны ач тусыг ярих юм бол манай нэвтрүүлгийн цаг хугацаа бол хүрэлцэхгүй. Тэгэхээр зэрэг товчхон та бүхэндээ танилцуулбал бол ходоод гэсний үйл ажиллагааг дэмжин зам хоол шингэх үйл ажиллагаа тэгэл одоо цөс өтгөрөх за мөн одоо уусны маргааш бол одоо шар тайлна гэдэг ач тусыг шар тайлдгаараа онцлог. Хэрвээ та яг манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Жанчивланг одоо авъя гэх юм бол яг энэ бугын зүрхтэй юм шүү. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршаа. Зүгээр ингээ харсан чинь энэ хоёрыг өдөө хэмжээнд нь тонгоолгосон ер нь зочин ерөөсөө сүүлийн баг тийм 10 тохиолдол байгаагүй ба 10 дугаар дээр байсангүй гэж шүү. Байсангүй яа. Тэгээд манайхан бол үнэхээр бас сайхан тонгоолгож байна. За хэлүүхөө. Олны хүч олонгүй. Олны хүч олонгүй. За ингээд энэ сайхан нэвтрүүлэг. За хийсэн ахтаа бас баярлалаа. Амжилт хүсье. За амжилт. Ажилт нь. Янзтай явж шиг. Дахин сонгож ирсэн спонсор водканууд бас сайн чанарын водканууд байна шүү. Одоо энэ Зубровка ч одоо бол бас хүн болгон мэддэг юм болчиход байна шүү дээ. Яг үнэ. Русский стандарт. Энэ хүний чинь энэ хүн нэвтрүүлээд байгаа байхгүй. Тэгээ энэ уухт аягүй зүйл юм бэл тий. Нөө Зубровка. Ингээд яргамж одоо шүү дээ. Тийм байдаг юм. Тэр зүйл бол тийм лээ. Дээрхэн үед бол жоохон зэрлэгдүү байсан тий. Ингэж яагаад. Одоо энэ шиг нэг тук ингэж онгодог юм байдгүй байлаа шүү дээ. Барьсан даа гэж байгаа. Тэр мөр бол бас л үнэхээр харанхуй шүү. Гуруугаар дарж удаггүй л шүү дээ. Энэ үеэс гэж уухтлаа тэр гуруу энэ үед шүү дээ. Бүлбүлээр тоогдог. Бүлбүлтэй яг шүү дээ. Хитэн бүлбүл. Аяр дэддэг юм байхгүйсэн л та тий. За 3 пүлээр явчихъя. Тэгээд нэг одоо жишээ нь шар ариг гэхтэл одоо энэ хам бэр эдэр бол аюу гоо зөөлхөн бөгөөс амар амцаа. Баатдаг шүү дээ юу юм баг юм байна. Ариг шиг болж гашоо орж идэв шүү дээ. Тийм шар ариг өгдөгсөн тий. Би бүр нэг Балтик Юсгэ байсан шүү дээ. Балтик Юсгэ хамгийн амар нэг шилэг ууад тасарч ийлээ шүү дээ. Шилтэй би байсан тах тэр нэг ууад тасараад аавда баригдаад баларж байгаа шүү дээ. Нэг шанаа. Юс гэдэг чинь 9 градус гэсэн үстэй. Тий 9 10 9 гэдэг чинь хамгийн левел. Гэхдээ градус нь өндөр өссөн шүү дээ. Тийм үү. 10 хэдэн градус 17 градус байсан. Пип байж ш тэ. Пип байж чинь. Бата бараг юу вэ? Сөөжүнээс сөөжүнээс өндөр градус. Яахгүй чи хайр тий. Гэхдээ би бас одоо яг ингээд нөгөө Монгол айрга айгуу гоё ингээд яадаг болсон байл шүү дээ. Лаацлаад. Тийм байлаа. Брэнд болгосон байл шүү дээ. Тэр бол айгуу гоё шүү. Гоё юм билээ шүү. Үнэхээр тийм билээ тийм. Марч болсон баг. Одоо урангаа хөөхд айрагтай газар хөөхд бол тэгэхгүй юм уу. Гэхдээ нэр тэр бас үнэхээр гоё. Гэхдээ яг гоё хийвэл гоё. Бас нэг гэдэг бас бизнесийн ашигын жон юм гэдэг байл. Тэгээд явандаа нөгөө сайжруулалтаа хийхгүй ч юм уу те мууддаг ч юм уу те. Тийм ингээд ямар нэг юмтай хойлоод ямар нэг юмтай хойлоод ирвэл тий уусаа хадгалах гормоо ингээд сайжруулаад явах бах. Тиймээс айрч нэг мөнхийн эсчээдэг юм болохоор бас чанараа алдчихээд шүү дээ. Тэрэн дугаа яг нөгөө нэг шими архиа бас яг ингээд яг өргөн хэрэглэн ийм болгож байгаа. Тэр сөөж шиг. Одоо яг уу салгаатай гараад ирсэн байл шүү дээ. Жохон үнэтэй л юм байлээ. Айгу үнэтэй байлээ хэцүү. Өө шими архич чад гайгүй босох хэвээр доо тий. Уулнаал бид нар ч одоо шими манай Монголын брэндийн бүх юм үнэтэй шүү дээ. Говь үнэтэй. Ааруул үнэтэй. Яг тэр очоод говьны цам цам шиг ихээр сая гарan төгрөг за.
Тэгтээ нэг бодлоо говийн цамцыг Монгол брэнд үнэтэй байх нь өөрөө үнсэн ч юм уу бас те тэр талаас нь хүндэтгээд бас бодмоор ч юм шиг. Бодмоор ч юм шиг. Тэ манайдгаа бас бодохгүй ч байгаа ч юм шиг. Жоок гэхэд Уг нь сони юм аа. Уг нь яг нэг өөрийнх нь зах зээл дээр байгаа юм чинь арай илүү доошо даун байх хэрэгтэй. Би тэгж болгоод байд. Үгүй юм бол Нэг үл ийм хоёр үн гарах хэрэгтэй юм. Гадны иргэд тэд, Монголын дотоодын иргэд тэд чи хараа. Монгол гэхээр л амар үнэтэй болчиход байгаа байхгүй юу ерөөсөө. Үндэсний үйлдвэрлэл гэхээр л ерөөсөө үнэтэй болчиход байгаа. Тэрийг л би ерөөсөө гайхаад болохгүй. Яг нэг бодлоор тийм ч нөгөө бодлоос нэг үндэсний юм маань үнэтэй байж үн цэнтэй болоо бас те. Гэхдээ би хэрэглэмээр шүү. Тийм. Манус яг хөө тэр чинь баг худалдаж авахгүйгээр хийчих шүү дээ. Нэрмлэргийн нэр чинь аргигаа эсэх чинь ааруулаа одоо аарцнаасаа хатагаад хийчихнэ. Гэдэг өнцгөөс харах юм бол бас нэг үнэтэй юм шигтэй. Тэгвэл яг Монголын үндэсний брэнд гэдэг зүйлээр нь ярих юм бол үнэтэй байвал гоё шүү. яг үнэтэй байх хэрэгтэй хоо. Гой сайн цагаан идэ малчтын чинь бидний брэнд. Бидний брэнд. Тэр чи гаргаж авах чинь бас нэлээ амьдрал цаг. Тэр хүмүүсийн чинь цаг хугацаа амьдрал одоо бидний мал дээр авчил цагаан идэ их бараг л нусаа хацартаа наан шүү дээ. Тэгэхээр бас тэднийг хөдөлмөрийг үнэлмээр ч юм шиг те. Өнөөдөр бид тэр гой махаа идэл чирээ дөрөв махаа болоод идчихээн гэдэг чинь бас тэр малчтайгаа үнэлмээр ч юм шиг те. Тийм шүү. Тэдний тэр өвөл 100 хавар намар таарж халууцж хийсэн тэр бүгдийг бид нар бас тодорхой хэмжээр үнэлээд авчих. Үнэлээд авчих. Ястой ч юм шиг те. Нэг талаас наа хүүхдүүд ч одоо цагаан идэх болно шүү дээ. Ийм байгаад байвал. Сөрөгтөлтэй тийм үнэтэй байгаад байвал идэхгүй хүмүүс ховдож одоо идэхгүй шүү дээ. 1000 гаруул аваад хүмүүс 67 мянга гэвэл хин идэх юм бэ? Хин ч идэхгүй шүү дээ. 2 кг махаа авч идэхийг хүсэж байгаа. Хараа. Тий? Махан 30 өнцг нь бас тий. Тэгэхээр хараа наад үндэсний брэнд чинь одоо ингээ хит үнэтэй гол Монгол дундаа бол зөв хаягдл болоод. Зүгээр л гадныхан хизээч ингээд дийлдэггүй тэгээд хүлхээ яваад байдаг. Тэгээд нэг хизээ дуусгах дуусдаггүй те. тодорхой тийм аав гэсэн тийм. Үл даадаг. Тэгсэн чи одоо харин юм бэ. Хүүхдүүд шүд суларчиж. Бид чинь нэг хатуу хааруулж өссөн чи хөдний шүдийг бэхжүүлдэг юм бэ. Тэгэхээр одооны сүүлийн хүүхдийн хатуу хааруул мэрх юм баггүй бүхэж байгаа юм зөөлөө тий шинээрээ бөөлний судрал болж шүү дээ. Бөөлний судрал бол цэлцгнөр дандаа шүднээс цэлцгнөр яг ч бас нэг байгалийн шалралт даван тоолох юмд амар хэрэг болт ингэ юм шүрэн сүнэсээ чи бид нар чинь цулгаагаал тий хатуу хааруул мараад өчээд ингэ хамдаа ингэж уусгаж бараг иддэг байсан шүү дээ. тий Нэг ааруулагч 3 хоног хүлэгдэг үе байлаа шүү дээ. Арай чамаа гэж марж байгаа шүү дээ. Альтернатив тэр шиг сүултээ мэрсэр тэгсээр яг нэг захаас нь нэг имтгчээр явчихдаг тий. Явчихдаг тий. Хөнгөрөө явчихдаг. Зөвүүн тий. Зөвүүн шүү. Одоо бид нэр тэгж болохгүй шүү. Одоо сүүшилмэд байхгүй ч одоо шүү. Ястай байгаагаа ярихгүй шүү. Ястай яг үнэ. За ингээд сул зай ашиглаад ахта урилга гардуулж өгье. За. За ингээд бид дүүнэрийн тоглолтод ингээд хурж ирж сайхан хүүхэд насны юугаа салхилуулаад Агаар оруулаад дүүнэрийн агаар оруулаа гэж. Наач юу хэцүүтлээ штэ. Адера наач агаар оруулах хэцүүтлээ. За тэгээд дүүнэрийн тоглолтод бас маш их амжилт хүсье. Баярлаа. Одоо бодоо олгоод өгөөрэй те. Баярлалаа. Дүүнэр нь одоо тэнд айн гоё юм үзүүлэх гээд одоо бэлтгэл эхлээд тест шургуу явж байна. Тэнд одоо дүүнэр нь аль одоо бид нар 20 жил хипхопыг судлаа суралцлаа. Тэнд яаж ямар гоё хипхоп тоглолт явах вэ гэдгийг бид нар тэнд 4 сарын 4-нд степээр ингээд харуулах болно. Тэгээд бидний үеийн залуучууд тэнд хүүхэд насныхаа дурсамжийг очиж салхилуулаарай гэж хэлээ. Тэгээд энэ ташин төлөхөд бидний тоглолтыг продюсерж байгаа цаагийн найзтай болон хамт олондоо бүгдэнд нь хайртай шүү. Тий. За нэлийн зарагдаад ер нь дуусах тийш гарч байгаа. Дуусах маань тий нэр. Тий. Амааха VIP чи хамгийн урдан дуусдаг юм биш үү? Манайх чи болж өгвөл ингээд сууж байгаа л ганц нэг юм уугаад тоглолт үзэхтэй тийм ээ. Даашаа манай үе бүгд ажиллаа болцсон. Ганц нэг вип авах хэмжээний чадвар цугтаад асуудалгүй болсон. Энүүхэндээ хэлгээд бас одоо ингэ бид нар чинь бүгд нэг хандлагын төлөөлөл өгч штэ. Залуучууд арга бэлэг лейбл гэж явж байгаа. Арга бэлгийн лейблийн тоглолт гэж. Урилгаар манай хамтлагууд маань ирнэ. Угсаа. Тэнгүүд одоо Snap хамтлагтаа нөөмний хамтлагтаа бас энэ тоглолтын дээр хурж иж үргэлжлэж дуулж байгаад нь маш их баярлалаа. Онлайн апууд та маш их баярлалаа. Тийм ээ. Мэмжисор, Татар, Ванкуш, Эсэндээ хамтлагуудтай амар их баярлалаа. Баярлалаа. Яг тэгээд
Одоо манай тоглолтыг өдийг хүртэл ингээ бидрийг итгээд бидрийг төлөө ингээ одоо ингээ та нар юм хийнэ гэсэн одоо executive producer заагийг манай найз байгаа. Тэр найздаа бас их баярлалаа. Тэгээд клипний найз нартаа мөгөдөө одоо баяраа. Найз төвшин баяртай баярлаа. төслөөдөө төвшөөдөө те багид Баярлалаа хүмүүс байт юм байна. Тэгээ ерөөсөө нөгөө хүн үлдээч хөвдөл гэж бодоод байт юм. Хүн ер нь ингээ зүг. тий Нэг нь ч гомдоочихгүй хусан Тий. тий. За ингээд халамжын нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрцэж ирснийг те. Ёстой нэг сайхан тийм ээ буу халдсан тийм ээ. Ийшээгээ буу халдлаа ийшээгээ буу халдлаа. Би ч зүгээр дунд нь зүгээр ингэж өглөө шүү дээ тийм ээ. Дээрээ дотно байсан шүү. Заахан байлаа тэгээд хэдүүлээ энэ төрөд нэвтрүүлгээ өндөрлөе тэгээд тулгаж аваад дуусгана манайхаа альвэ хөө. За. Тамаад нөө ерөнхий продюсер, executive producer Загийнхаа талаар ярихад манай Загийн маа сүүлийн 2 жилд Гангбайн тоглолтыг хийсэн. За. Сая Бундын тамгын тоглолтыг хийлээ. Тэгээ энэ хоёрынхоо гадаад тоглолтыг хийлээ. Ер нь бол эрт хүчтэй гарч ирж байгаа залуу продюсер залуу байгаа. Тэгээ айгүй эрт хүчтэй маш мундаг ажилсаг хөдөлмөрч ер нь энэ ажлаа ойлгоцсон мундаг залуу байгаа. Тэгээд ингээд найздаа бас баярлаа гэж хэлье. За ингээд нэг сайхан тулгаж аваад дуусгая тий. За тийм. Окей. Яцтай. Мэдээж та бүхний бас чинь цаашдаа ажилтны өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд үргэлж биднийг сонсдог байсан үзэгчд, сонсогч, фэнүүдтэй хайрлаа шүү. Талархлаа. Тэгээд 4 сарын 4-нд Step Arena дээр Comeback on 2026 тоглолтын дээр дурсамжийг сэтрээцгээе. Ийм гоё нэвтрүүлгийг зохион бүтээж байгаа ахтаа бас маш их баярлалаа. За гэдэг. Ямар гоё юм бэ? Энд орсондоо хоолоос баярлалаа. маш их хамттай Хоолоо үнэхээр яахан байхгүй тий. Тийм үнэхээр тасархай байл. Энэ пип бас үнэхээр амттай байна залуучуудаа. Энэ үнэхээр гоё пип байна шүү. Амт сайтай байна. Тэгээ дуустал нөө чи. Ихсэн бол дуусах. Гол нөөтөө уусах гэж. Дуусгасан бол дахиад ихэл гэж байна шүү. Ихсэн бол дуусах, гол нөөтөө уусах, ихсэн бол дахиад ихэл бити нэгнээ мэхэл гэж байгаа шүү. За. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энэ нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.